Одоо илэг буцаад өөрийгөө төхөн дүлжүүлэгч байт юм энэ процесс өөрөө нэг 24-өөс 72 цаг хамгийн удаан. Бараг 72 цаг болж иж үргэлжлэнэ. Гэтэл яг цэвэршиж амжааг байхад маргааш нь дахиад уух те. Тэр бол маргааш нь за би нэг шатцсан үед нэг пив уучдаг те. Сайхан болдог шүү гэж ярих бол өстой маш буруу асуудал баг. Тэгтээ тэргүй өөрийгөө дааж ядж байгаа хэрэг нь дахиад арих уучих юм бол тэгэл нэгсэндээ тэр процесс олон дахин давтагдаад ирвэл тэгэл энэ хүчлээс цугтаж чадахгүй л болчиход байгаа юм л да. Тэгэхээр бүх юм хэмжээ хязгаартай. Илэгч гэсэн өөрийнхөө одоо хийх ёстой үйл ажиллагаа тогтмол байж идэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хэмжээнээсээ хитрэх юм бол тэгэл асуудал үүснэ л гэсэн үг. За сайн байцгаана. Өнөөдөр подкастыг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За та мэдээж подкаст цааш нь үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувг subscribe дарчаарай гэснээр бид бүхний танд одоо хүргэж байгаа мэдээлэл цаг алалгүй мэдээлэл байдлаар очдог байх болно. За өнөөдөр бид бүхэн бас маш их сонирхолтой сэдвийг барьж авч хийж байгаа. Өмнөх дугаарууд дээр ерөөсөө энэ сэдв бол огт автагдаагүй. За маш олон хүмүүс бол энэ сэдвийн талаар бас дугаар хийгээч гэдэг хүсэлтүүд ирсний дагуу өнөөдөр яг энэ талаар ярьж одоо хамгийн сайн ерөөд ярьж чадах тэр одоо зочныг бид нэр урьж оролцуулж ирсэн байгаа. За өнөөдрийн зочин бол за Бриллиант эмнэлгийн элэг зэс нойр булчирхаан хавдрын мэдслийн эмч за мөн одоо мэдслийн нэгдсэн тасгийн эрхлэгч бэмт таш эмч хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхний урилгыг хүлээж аваад ингээд цаг заваа зарцуулаад иргэдтэй гоё эрүүл мэндийн боловсрол олох тал дээр их гоё ингэж одоо идэвхтэй чармаалттай бас оролцдог юмч байгаа. Тэгэхээр хоёулынх нь өнөөдрийн яриа бас их гоё болох байх гэж бодож байна. За бид хоёрын өнөөдөр тэгээд яригдах сэдв маань болохоор элэгний өвчмөний талаар яригдана. Тэгээд элэгний өвчм бол яалтчгүй одоо монголчуудын дунд маш өндөр өвчлөл байгаад байгаа тий. Тэгэхээр энэ талаар хоёулаа яриагаа эхэлнэ. За тэгээд хоёул яриагаа эхлэхээс өмнө манай яг одоо эхний асуулт бол зочны ерөөдөө танилцуул байдаг байгаа. Та ерөөдөө төгсөөд хаана ажиллаад одоо яг одоо тим ажил хийж байгаад одоо ийм ажил хийж байна гэдэг ч юм уу эсвэл нарийн мэргэжлэр ингэж сурсан гэдэг энэ одоо туршлагыг бас сонсож байгаа хүмүүст маань бас их хэрэгцээтэй байдаг юм байлээ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэе. За миний хувьд бол ерөөдөө бол анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн үндэсний их сургуулийг төгсөөд түүний дараагаар бол одоо ерөнхий мэдцлийн нарийн мэргэжлийн эмч болсны дараагаар бол одоо хавдар судлалын үндэсний төв тэр дундаа элэг зэс нойр булчирхай мэдслийн тасаг дээр ерөнхийдөө бол мэргэжил дэвшлүүлэх байдлаар сурсан тэнцэнэ бас дагалдан эмчээр ажилласан. За түүний дараагаар мөн одоо хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэдслийн тасаг дээр бол бас мэргэжил дэвшлүүлэх сургалтыг бол одоо сурч дууссан. За түүний дараагаар одоо 2022 оноос эхлээл одоо Бриллиант эмнэлгийн одоо мэдслийн нэгдсэн тасаг дээр бол одоо хүртэл бол ажиллаж байгаа. За яг үндсэн нарийн мэргэжлийн хувьд бол одоо элэг зэс нойр булчирхай хавдрын болон одоо ходоод нарийн бүдүүн эзний хавдрын мэдслийн эмч мэргэжилтэй. Яг одоо хийж байгаа ажил нь бол элэг зэс нойр булчирхай дээр хавдар дээр илүү одоо дөрвөлж ажиллаж байна эсвэл өөр бас эргэтний мэдсэл ч юм уу давхар бас хийгдэж байгаа юу? Энэ талаар бас сумаар. Ерөнхийдөө бол яг манай дээр бол элэг зэс нойр булчирхай мэдсээс л за хавдрын үеийн болон хавдрын бус хүчлийн үеийн мэдсаслууд за дээрэс нь ходоод нарийн бүдүүн гидс хэвлийн үндийн хавдрын үеийн мэдсэл эмчилгээнүүд бол хийгдэж байгаа. Тийм тэгэхээр тэр одоо мэдслүүд дээр л ерөнхийдөө оролцдог гэсэн үгтэй. Монгол хүмүүсийн хувьд бол яг нэг жил болгон гардаг нэг тайлан судалгаанууд байдаг шүү дээ. Хамтраас гаргадаг зөнхлөн тохиолдох одоо хавдрын өвчлөлүүдийг ингээ гаргадаг график байж байгаа. Тэн дээр ерөөсөө бүр яриулдаг хамгийн урт бүр одоо байж байгаа л ерөөсөө элэг байгаа даа тийм. Яг одоо монгол хүмүүс дотор нэгдүгээрт нь жилиг байж гин эрэгтэй эмэгтэй хүүсэн дээр хоёулын дээр нь элэг хамгийн өндөр байж гин. Тэгэхээр би бол 2000 сүүлийн яг миний харсан 2023 оных байгаад байсан. Тэгээд та бол яг хавдар чиглэлгүй илүү ойрхон байгаа бах. Тэгэхээр энэ хамгийн сүүлийн одоо гарсан тэр мэдээнүүд нь ер нь бол одоо ер нь хэр байна. Ер нь өмнөх онуудтай ерөнхийдөө ялгаагүй өндөр байгаад байна уу? Ер нь энэ элэгний өвчлөл монголчуудын хувьд бол их өндөр байгаад байгаа. Энэ тоон судалгаанаас хоёлаа яриагаа эхлэе. За одоо нийт одоо хүн ам дунд зөнхлөн тохиолдож байгаа өвчлөлүүд гэж байгаа. За тэрийг бол одоо улс орнууд болон дэлхийн жишгээр бол одоо аль төрлийн өвчлөлүүд нийгэмд их байна. За тэр өвчлөлтэй холбоотойгоор тухайн улс оронд нас баралт гэдэг үзүүлэлт юунаас шалтгаалж өсөд ийн гэдгийг бол одоо жил бүр тооцоо судалгаан дээр үндэслэж гаргадаг. За манай орны хувьд одоо жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүүсийн харьцаагаар авч үзээ. Тэр дотор зөнгөлж байгаа өвчлөлийг нь авч үзэх юм бол элэгний хорт хавдар
бол одоо сүүлийн хэдэн жилүүд тэргүүлэх байр суурьтай байна. За илэгний хавдар, хортой хавдар, за тэр илэгний хортой хавдраас үүдсэн нас баралтын түвшин бол одоо байнга л өндөр байна л да. Нэг талаасаа тийм нөгөө талаасаа одоо тухайн өвчлөлийг илрүүлэхийн байдал, за дээрээс нь тэнд одоо судалгаа шинжилгээ хийж байгаа энэ үзүүлэлт бас сайжрахын хэрээр тухайн жилүүдэд одоо тухайн өвчлөлийг бүртгэж байгаа тэр чадвар нэмэгдэж байгаа бас холбоотой. Гэхдээ л тэр нийгэмд байгаа өвчлөл учраас бол бас нэг тийм ач холбогдол байхгүй. Угаасаа л тийм байгаа. Тэрийг илрүүлж байгаа хэлбэр нь угаасаа л одоо байр суурийн хувьд бол одоо байнгын л тэргүүлэх шалтгаан бол илгэний хортой автор явж байна л та. Тэгэхээр яг танийсээ хэлдэг бол бас маш чухал ойлголт байна шүү дээ. Их байгаад байхаар хүмүүс их өвдөд байна. Эмчнэр муу ажиллаад надаа биш. Энд илрүүлэг гэдэг энэ үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа учраас тоол өндрөө бариад нэг чинь давхраас илрүүлэг сайн байгааг нь тохио яваад байна шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол бас тийм байгаа. Одоо манай Монгол улсын хувьд бол жишээ нь хавдар судлалын үндэсний төв тий одоо үндсэн одоо энэ хорт хавдрын болон хавдрын бас өвчлөлүүд за ялангуяа хоргүй хавдарч гэдэг юм тий. Энэ статистик тоо баримтыг бол одоо жил үрэл одоо Монгол орны нийт одоо 21 аймагуд дээр тохиолдсон тохиолдлууд бас бүртгэж байгаа. Тэрийг одоо мэдээлж байгаа гэсэн үг тий. Тэгээ тэр байдал ч гэсэн сүүлийн жилүүдэд бас илрүүлгийн юм одоо байдал бол бас сайжирч байгаа гэж бол бас үздэг. Тий. Манай орнд ч биш ер нь бус улс орнуудтай харьцуулгаж гисэн бас. Тэр арга өөрөө бас илрүүлэлт нь сайжирч байгаа гэдэг утгаараа гэсэн үг тий. За тэгэхээр угаасаа илэг гэдэг нь өвчл бол график дотроос хамгийн өндөрт яваад байна шүү дээ. Тэгээд ер нь дараа нь яг эрэгтэй хүмүүс төр бол араас нь ходоод явж байгаа шиг үлээ. Эмэгтэй хүмүүс төр чинь уман хүзэн хор тавтай өвчл тий. За тэгвэл хоёулаа өнөөдөр угаасаа илэг бол угаасаа асуудал байгаа. Магадгүй өнөөдөр энэ үзэж байгаа танд ч гэсэн илгэний асуудал байгааг та өөрөө мэдгүй явж ич магадгүй. Тэгэхээр бид хоёрын яриаг та үзэж дууссаны дараа за би юу нэ илгэн дээр яаж анхаарах ёстой юм бэ гэдэг энэ ойлголтыг л авсан байвал бид бүхний зорилго бол тэнд одоо биелжин гэсэн. За тэгэхээр илэг гэдэг эрхтэн бол өөрөө хүний биед ерөөхдөө яг ямар үүрэгтэй юм бэ гэдгийг та бас маш энгийнээр тайлбарлаж өгч хүмүүс бас энэ танд ийм үүрэгтэй шүү гэд хэлчихээр бас тэр үүргийг мэдээд байгаа учраас тэр эрхтнээ илүү хайрлах гад байдаг тал бас байдаг баг. Одоо жишээ нь яг илэг гэдэг эрхтний хувьд бол хүний биед байдаг хамгийн том булчирхай гэж ойлгож болно тий. Ер нь бол насан туршийн дундаж хүний хувьд бол нэг 1.5 кг орчим жин тий. Одоо бид нар бүгдээрээ л одоо монголчууд бас энэ мал сүрэгтэй их ойрхон байдаг. Бид нар илэг ямар байдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тэгэхээр хүний илэг бол ерөнхийдөө төстэй. Нөхрийн илэгтэй ерөнхийдөө төстэй гэж хэлэх юм уу тий. Тэр булчирхайлаг эрхтэн. За үүрэг үйл ажиллагааны хувьд бол одоо маш их үүрэг үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Нэгсэндээ хүний биеийн хамгийн одоо цөм хөдөлгөх одоо нэгсэнд үйлдвэр гэж ойлгож байна тий. Тэр эдгээр дундаас бол одоо чухал үүргүүдээс нь дурдвал хамгийн түрүүнд хүний биед байгаа энэ хорт нэгдэл гэдэг юм байнга л үүсч идэг бид нэр одоо өдөр тутмын физиологийн явцад тэр хортой нэгдлүүдийг хүний биеэс шүүж шээсээр өтгөнөөр хөлсөөрч гэдэг юм уу ийм байдлаар ялгаруулахад тэр оролцоог л хангадаг хэрэгтэй. Тэгэхээр нэгсэндээ илэг бол хүний биеийн хоргүйжүүлэх төв станц гэж ойлгож байна тий. За бусад одоо хүний биед шаардлагатай бүхэл одоо энэ бодисын солилцооны үндсэн одоо энэ уураг нэгдлүүдийг бол илэг үйлдвэрлэж идэг. Тэгээ за дархлаа тогтолцоонд оролцсон ч гэдэг юм уу те. Одоо бид энэ хоол боловсруулалт зам дээр жишээ нь цөсийг одоо өөрөөсөө үйлдвэрж ялгаруулдаг гэсэн үг те. Ингээд үүргийн дурдаад их юм бол ерөнхийдөө бол нэг 500 гаруй үүрэгтэй гэж ер нь бол ярьдаг те. Тэгэхээр хамгийн чухал үүргүүдээс нь бол ийм байна те. Илэг өвдүүд ирэхэр чи хүмүүс нэг ядар султаад байгаа ч юм уу ийм зөөрүүд хилээд байгаа ч юм бас яг илгэний зөөр бол бас мөн байгаад тах шүү. Тий, ер нь бол яг ядар сүлдэх гэдэг бол хүний үед илэрч байгаа ерөнхий шинж тийм. Тэ ерөнхий зөөрүүд тодорхой. Гэхдээ яг энэ илгэний өвчлөлүүдийн дунд бол одоо саний хэлсэн үүрэг үйл ажиллагаатай холбоотой би өөрийгөө хоргуулж чадахгүй байгаагаас л одоо тухайн тэр хортой нэгдлүүдэд би хортоод байна гэж ойлгох юм уу? Ингээр тэ. За таны хувьд одоо бриллиант тэмдэг дээр ажиллаад элэг цэснээр булчирхайн одоо хагалгаануудыг хийж байгаа. Хамтрын хагалгаануудыг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр илгэний тал дээр бол илүү асуумаар байна л да. Илүү одоо тань дээр ирж байгаа хүмүүс дундаас элгийн талаас яг элэг дотор одоо бас өөр өвчнүүд байгаа шүү дээ, тий. Энэ дотроо ямар өвчнүүд нь илүү ихээр зөнхлөн тохиолдож байгаа шүү. Бид нар бол одоо жишээ нь элэг цэснээр булчирхайн хавдрын мэслийн эмчнэр. Тэгэхээр хавдар гэдэг ерөнхий ойлголтын дотор тухайн хавдар хоргүй байна уу, хортой байна уу гэдэг үндсэн хоёр бүлэгдэл ерөнхийдөө ангилагдаж байгаа. Хавдрын бус өвчлөлүүд гэдээ бас тохиолдно л доо илгэн дээр жишээ нь. Тэгэхээр бид нар бол яг ямар үед нь мэс цэцэл хийгддэг
яалтчгүй гэхээр тухайн одоо илэгний хувьд бол жишээ нь хавтартай хүмүүс төр те эсвэл одоо хавдрын бус ихээрээ бусад одоо цэсний замын эмгүүд ч гэдэг юм уу ийм тохиолдлууд бол мэдцэл имчилгээ шаарддаг буюу тухайн өвчнийг мэдцэл имчилгээгээр л имжлэх шаардлагатай тохиолдлууд дээр бид нар хаалгаа хийдэг гэсэн үг. Мэдцэл имчилгээ хийдэг гэсэн үг. Тэгэхээр одоо мэдээж илэгний хортой хавдар гэдэг энэ одоо энэ тухайн энэ өвчин бол одоо манай монголчуудад бас нэлээдгүй их байна л та одоо яалтчгүй одоо захын судалгаа эргүүлээ захын мэдээ ингээл ингээд судлаад үзэхэд бол илэгний хортой хавдрын тохиолдол маш их байна. Тэгэхээр тухайн хавдар гэдэг өвчин өөрөө яаж идэгдэг вэ гэдэг асуудал гарч ирнэ. Имчилгээ нь юу юм бэ те? Тэгэхээр имчилгээний хувьд бол тухайн хавдрыг тухайн илэгний айл хэсэгт байрласан байгаагаас хамаарат бяцлал имчилгээгээр авах буюу тухайн хавдрын голомтыг авах хэрэгтэй байна. Тэр гол нь тэр тухайн хавдар яг мэдцэл имчилгээ хийгдэх боломжтой үе шатндаа онцлогдож гинэ үү? Эсвэл одоо нэгэн дотоо хаалгаа хийдэг үе шатнаасаа давсан үедээ онцлогдож гинэ үү гэдгээс л тухайн хүний одоо амьдралын чанар цаашдын байдал бол хамаарат байгаа юм л да. Та тэгэхээр ингээд сая хэллээ шүү дээ, тий? Хаалгаа хийх боломжтой үе гэж байна. Боломжгүй үе гэж байна. Тэгэхээр хавдрын үе шатад яригдаа явчих واخ. Тэгэхээр дийлэнхтэй хүмүүсийн ирж байгаа зүйл нь ер нь аль үе шатн дээр ер нь аврагдах боломжтой үе нь ер нь хэрэг байна. Аврагдах боломжгүй үе нь ер нь хэрэг ирж байгаа шиг байна. Ерөнхийдөө бол яг хуу илэгний хортой хавдар аль үе шатнд онцлогдож гинэ вэ гэхээр ер нь бол нэг дийлэнх нь буюу нэг 70-80 орчим үе хожим үе шатнд онцлогдоод байгаа. Тэгэхээр зөвхөн илэг гэлтгүү одоо аль нэг эрхтний хортой хавдар бол дотроо 4 үе шатнд л хуваагддаг. Тэгэхээр 1 2 дугаар үе шатыг бол харьцангуй эрт үеийн хавдар гэж ойлгож болно. 3 4 дугаар үе шатыг бол хожим үеийн хавдар гэж ерөнхийд нь одоо ард иргэд бол ойлгож болох юм тийм. Тэгэхээр тухайн хавдар гэдэг өвчин эрт үе шатндаа онцлогдох тусмаа л имчилгээний сонголтууд ихтэй. За мэдцэл имчилгээ, бусад одоо мэдцлийн араас хийгддэг хавдрын үндсэн имчилгээнүүд ч гэдэг юм. Ийм сонголтууд нь их байна гэсэн үг. Тэр имчилгээ хийж болно гэдэг чинь тухайн хүн цаашдаа амьдрах, тэ тухайн өвчнөөс ангижрах магадлал төдийж нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл одоо ихэнхдээ одоо хожим үе шатнд онцлогдож байгаа хүмүүс тухайн хавдар онцлогдож байгаа ч гэсэн имчилгээ өөрөө буцаагаад ингээд хязгаарлагдаад эхэлдэг. Тэгэхээр нэгсэндээ имчилгээгүй үе шатнд онцлогдох тохиолдол бас их цөөнгөл байна л да. Илэгний хамдар дээр та илүү угаасаа нарийсч мэрэгсэн учраас хамдрын асууя. Хамдар гэдэг зүйлийг бол хүмүүс угаасаа сонсоод ойлгож байгаа те. Орчных нь хамаатны саданд ер нь илэгний хамтраар нас бараагүй хүн бараг л байхгүй л байгаа. Одоо би ингээд эргээ бодоход манай орчинд одоо илэгний хамтуралтай болсон, илэгний хамтартай болсон, нэмэгдэхэд нас барсан гэдэг энэ тохиолдлууд бол ингээд сонсогдоод хүүхдтэй байхаас эхлээл мэрсээр ингээд сонсогдоод эхэлдэг байсан. Тэгээд одоо бодохоор цусаар бүлжлөө нэтрээ гэдэг нэг жоон буруу ойлголт яваад байсан. Илгэрээ бүлжлээ гэж яриад байдаг байсан. Энэ зүйлүүд нь маань нөгөө нэг илэгний хамдрын л одоо асуудлуудын үед л явагддаг байсан юм байлаа. Тэгэхээр энэ бол айл болгоны л одоо тохиолддог зүйл болчоод байна. Тэгвэл илэгний хамдар гэдэг нь өвчлөөр өвдөд байгаа юм ерөөдөө яг ямар шалтгаанууд байна вэ? За, илэгний хортой хавдар үүсгэж байгаа ерөнхийдөө нийт шалтгаануудын нэг 70-аас 85% орчим хувь нь бол ерөөсөө илэгний B, C, D гэдэг вирусээс одоо үүсэж байгаа. Зарим төрлийн вирусууд одоо хүний биеийн олон эрхтнийг гэмтээдэг шүү дээ. Одоо жишээ нь ханиадны вирус бол хоолой өвдөөл, толгой өвдөөл, гүүлгээл ингэдэг бол эдгээр B, C, D гэдэг вирусууд бол зөвхөн илэг гэдэг эрхтнийг очиж сонгомлоор гэмтээдэг. Тийм учраас илэгний B вирус, илэгний C вирус, илэгний D вирус гэдэг нэртэй. Тэгэхээр эдгээр вирусын халдвар тухайн хүнд байх юм бол ерөнхийдөө бол нэг 70-80 85 орчим хувь нь бол илэгний хортой хавдарт л хүрч дуусаад байгаа. Тэгэхээр нэг эхлэх цэг нь нэгэнт одоо вирустэй бол тэн талд зогсох цэг нь бол илэгний хортой хавдар хүлээж идэх л гэсэн үг. Тэр хугацаа, тэр замыг тухайн хүн өөрөө тасалах юм уу, тэ? Сүлийн чигээрээ ингээд даймжраад явсаар хаад илэгний хавдар дээр хүрэх юм уу гэдэг л асуудлыг ойлгох нь чухал байна. За, шалтгаануудын үед л юм. Үлдсэн одоо жишээ нь 10-аас 15% дээр бол одоо огт илэгний B, C, D вирус байхгүй ч гэсэн тухайн илэгний хортой хавдраар өвчлөөд байна. Тэр эдгээр шалтгаанууд нь юу орж ийнэ вэхээр тэргүүлэх шалтгаанд нь бол архины хэрэглээ. За, сүүлийн үедэд энэ дэлхийн нийтэд нэмэгдээд байгаа одоо энэ илэгний хортой хавдрын 3 дахь үндсэн шалтгаан гэж яриад байгаа зүйл бол илэгний өглөлт. Илэгний өглөлт, чихрийн шижин. За, сүүлд бол одоо жишээ нь удаах шалтгаанууд бол одоо генетикийн буюу одоо удмын хүчин зүйл гэдэг асуудлууд яригдчих байгаа. Тэгэхдээ манайхан удамшлын өвчин, за удмын хүчин зүйл гэдэг хоёрыг бол аюулсан ойлгох хэрэгтэй.
Удамшлын өвчин гэдэг бол тухайн одоо нэг ээж аав хоёрын дундаас төрсэн үр хүүхдүүд за эсвэл тэдгээрийн дараа төрж байгаа хүүхдүүдэд заавалчгүй тохиолдох одоо удамшлын өвчин гэж нэрлэдэг. Удмын хүчин зүйл гэх юм бол тухайн хавдар тусч исэн хүний үр хүүхдүүдэд тухайн хавдар одоо тохиолдох хүчин зүйл эрсдэлтэй гэдгийг тайлбарлаад. Тэгэхээр илэгний хортой хавдар бол удамшдаг өвчин биш. Удмын хүчин зүйл буюу илэгний хортой хавдар үүсгэж нөлөөлдөг шүү гэдгийг бол аюулсаа ойлгох хэрэгтэй. Тэ. Шалтгааны хувьд бол ерөнхийдөө ийм байна. Тэгэхээр тэргүүлэх шалтгаан бол вирусууд, хоёрдугаарт архины хэрэглээ, за гуравдугаарт бол одоо илэгний хөөгөлөлт гэдэг асуудал маш их дэлгэрч байгаа. Тэрний сүрэнээр бол илэгний хортой хавдар үүсэж байна гэж үзээд байна л да. Одоо таны яг хэлж байгаа гурван шалтгаан ингээд бодоход биднэрт бол маш ойрхон байна л та тий. Одоо хүмүүс чи вирустэй би вирустэй гэж маш энгийн юм шиг ойлгодог болсон. Тэгэл арх уудаг бол угаасаа баг хүн болгоно архины хэрэглээ орчимд маш их байна. Илэгний өөхөлт гэл үзүүлсэн чинь над байна, чам чсэн байна. Өө чи хүн болгоно байдаг юм шүү дээ. Ингээд нэг нийгмээрээ ойлголт нь ингээд яваад байдаг. Тий. Одоо бид нар нэг ингээд байнгын одоо жишээ нь эмчнэр одоо нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд ч гэдэг юм уу те. Бид нар бол одоо энэ ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг түгээх одоо нэгс нь үүрэгтэй хүмүүс те. Тэгээ байнгын одоо БЦ вирус гэдэг ингээд яриад тахаар одоо нийгэмд бол бас нэг юм дасал маягтай болчиход байна. Одоо чинь бид нар тамхи татаж болохгүй л гэдэг те. Архиуж болохгүй л гэдэг. Хүн болгон яриад ихлэхэр хүмүүс эний чинь угаасаа ярьж л үүдэг гэсэн байдлаар магадгүй хүлээж авахгүй те. Тийм асуудлууд бол бас байдаг. Тэгэхээр илэгний вирус тухайн хүнд одоо дамжиж орсноос ерөнхийдөө бол дунджаар нэг 10-аас 15 жилийн хугацааны дараагаар илэгний хортой хавдар үүсдэг гэж үздэг. 10-аас 15 жилийн дараа. Тий, ерөнхий явцаараа гэсэн үг. Эдгээр дунтроосоо Б вирус болон Б дельта гэдэг вирус хоёр хавсарсан тохиолдолд илүү хурдан хугацаанд хавдар үүсэх эрсдэлтэй. Гэтэл вирусээс гадна түрүүний хэлсэн шалтгаанууд байна шүү дээ. Арх, тамхи, таргалалт, чихрийн шижин эдгээр хүчин зүйл байгаад их юм бол тэр хугацаа өшөө богиносно л гэсэн үг. Тэгээ бид нар бол тэрнээс бол цухтаж одоо зайлахад бол их төвөгтэй болчихно гэсэн үг. Угаасаа өвчнөх нь явц нь өргөд юм. Угаасаа тэгвэл илэгний асуудал монголчуудад өндөр байхаас аргагүй л энэ зүйлийг бол сайн таны ярьсан гурван шалтгааны хүн бодоход л тархинд нь очиж байгаа. Тэгвэл хоёул яг дараалалаар нь одоо шалтгааныгаа бага хэмжээгээр задлж яриа гэж бодож байна. Тэгвэл илэгний БЦ вирус гэдэг энэ зүйл тархалт нь монголчуудад ялангуяа илэгний Б вирус ч маш их өндөр байгаад шүү дээ. Энэ одоо бас одоо дээхэн үед монголчууд чинь тэмбүү гэдэг өвчлөлөөр нийтээрээ маш ихээр өвдсөн байдгийн байлээ. Тэгээд нөгөө нэг шприцийг буцалгаж ингэж тариад бараг нэг суманд нэг хоёр шприцтэй тэрийг ингэж биендээ бараг буцалгаж тарьсаар хагаад тэмбүү гэдэг өвчнийг бол эдгийнхээ хувьд бол тодорхой хэмжээнд намд дарсан уу дарсан. Тэгсэн хэрнээ цусаар дамжих илэгний одоо вирусыг тараасан гэдэг энэ зүйл яваад идэг. Энэ юу н одоо хэр үндэслэлтэй бай. Та яг энэ чиглэл рүүгээ илүү ажиллаж байгаа хүний хувьд монголчуудын хувьд бол яагаад гэвэл энэ вирусын тархалт нь өндөр байгааг та бас хэлж өгөөч. БЦ вирус бол өөрөө цус бүтээгдэхүүнээр дамждаг. За дээрэс нь одоо салстын бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдлууд гэхээр одоо бэлгийн замаар тий одоо нарсны бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдол одоо тэрүүгээр одоо БЦ вирустай халдвартай цус тэрүүгээр дамжиж хүрэлцсэн тохиолдлууд ч гэдэг юм уу. Иймэрхүү замаар угаасаа вирус дамжиж байгаа. Тэрнээс бол илэгний БЦ вирус бол агаар туслахын замаар буюу амьсгалаар, шүлсээр хүрэлцгэдэж байт юм уу дамждаг вирус биш л те. Тэгэхээр одоо тухайн үеүүдэд одоо жишээ нь тэр шприц гэж яриад байгаа те шилэн шприц буцлагдаг. Тэгээд одоо ууг нь бол зорилго нь угаасаа л одоо тухайн өвчнийг эмчлэх зорилгоор нэг антибиотик тариануудыг хийх зорилготой байсан ч тэр вирус одоо нэг хүнд тариад нөгөө хүнд тарихад ямар эрсдэл үүсдэг вэ гэдгийг бол тухайн үед сайн ойлгоогүй байсан цаг үе гэж бодоод байна л та. Тэгэхээр вирус өөрөө БЦ вирус өөрөө тэрийг буцалгана гэдэг маань усыг 100 градус орчимд буцалгаад байна шүү дээ. Тэгэхэд л тухайн шприц гэдэг гадаргуунаас арилж чадаагүй байдаг л гэсэн үг. Тэгээ тэрийг буцаагаад өөр хүнд хэрэглэхээр нөгөө вирусыг бол дамжих зам нь бол юм байна. Тэгээ шприц юм чи мэдээж хүний цустай л холилдож байгаа гэж ойлгох нь шүү дээ. Яг гоо тэгж бол бас үздэг. Сүүлийн жилүүдэд бол одоо жишээ нь за бэлгийн замаар одоо илэгний БЦ вирус гэж ярих юм бол Б вирус бол илүүтэй бэлгийн замаар одоо дамжих магадлал өндөр. С вирус ч гэсэн ялгаагүй. Тэгээ одоо Б нь тэгдэг, С нь бол тэгдэггүй юм байна гэдээ ойлгочих үе. Тэгээд аль аль вирусууд бол
бэлгийн замаар дамждаг. Энийг бол тодорхойлоод судалсан асуудал. За дээрээс нь сүүлийн үед одоо энэ эмэгтэй хүмүүстэй одоо энэ хумсны гоо сайхан одоо маникюр, педикюр энэ дэр нэг арьсны бүрэн бүтэн байдал алдагдчихж байгаа тодорхой хэмжээгээр. Тэнд хөвлөлдөж байгаа энэ өөрөө хумсны утгач байт юм уу? Хумс цэцдэг энэ одоо зүйлүүдийг ариутгал өөрөө дутуу хийгдэх нь л тухайн хүнд одоо вирус дамжих шийдэл болоод байна гэсэн үг. Тэг үндсэн 3 зам бол ерөөсөө юм аа. Б вирус, С вирусууд бол бас ихээс урагт төрөх замаар одоо төрөх явцад одоо дамждаг гэж бас үздэг байна шүү дээ. Эдгээр 4 зам бол үндсэн одоо вирусын дамжих зам болж идэг. Би нэг яг юм элэгний дугаар хийж байгаа гэдэг нэг эмчтэй ярьжсэн. Тэгээд тэр эмчт тэгж хэлжсэн байхгүй. Тэр эмчтэр нэг маникюр, педикюр хийдэг нэг ажил хийдэг эмэгтэй юм байна. Тэгээд ирсэн юм байна. Тэгээд үзүүлсэн чинь элэгний вирустэй гарсан байна. Тэгээ өөрийгөө саяхан надад ингэж илэрсэн ингээд. Тэгээд тэр хүн болохоор яадаг байсан бэ гэхээр маникюр, педикюр хийхэрсээ таны хэлдгээр эмэгтэйч гэсэн мэт л байгаа хэл та. Одоо хүмүүсийн арын мах цахыг ингээд аваад одоо ямар нэгэн байдлаар лав авсандаа ч холбоотой юм арьсны бүрэн бүтэн байдал тэнд маш их алдагдал үүсэж байгаа. Тэгээд тэр багшнуудаа яаж ариутгадаг байсан бэ гэж сонирхоод асуусан чинь спирттэй хүнгээр арчиждаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс л гол асуулт одоо асуудал үүсээд нь шүү дээ. Тэгээд мань хүн болохоор өөрөө тэгээд бас тэр хүмүүс тэр одоо нөгөө спиртээр арчаал үүдэг гэсэн юм аа ч юм уу дараа нь өөр дээр ашигласан юм шиг байгаа. Тийм хийм хийдэг хүн чинь эргээд өөрөө тэр халдварыг тэндээс авсан юм байна да гэдэг зүйлийг тэр манай одоо ярилцж ирсэн эмчээс нэг юм ярилцаад ойлгосон юм шиг. Тэгээ би маш олон хүн дээр ингэж л одоо арчаал ариутгадаг л гэж би ойлгосон шүү дээ гэдэг маш буруу ойлголттой байна. Тийм байна те. Тэр талын бас мэдлэг бас хомс байна л гэсэн үг тийм. Ийм хүмүүст бас яг тэр талын мэдлэг мэдээллийн бас яг хин өгөх ёстой бол хин шалгах ёстой бол гэдэг бас асуудал. Одоо бид нар бол асуугаа шалгаад байна гэж бол байхгүй шүү дээ. Эмнэлгийн ариутгалын нөхцөл байдлууд бол мэдээж сайжирч байгаа. Тэ? Шүд бас орно тэ. Шүдний процедур, шүдний эмчилгээнүүд байнгын тустай цуцсан бүтээгдэхүүнтэй ойлж идэг. Тэгээ тухайн эмнэлэг бол тухайн тэр мис засал, мис ажилбарт оролцож байгаа багчнуудыг яг л заавар өдөрдмжийн дагуу ариутгах ёстой тэ. Тэр чинь зүгээр усаар уугаа, зүгээр усанд буцалгаад ч үгүй юм эсвэл спиртээр арчаад тэр одоо тухайн энэ дээр одоо халдвар байлаа гэж бодоход арилахгүй л те. Тэгээ тэрийг өндөр даралттай, тийм зориултын, ариутгалын, газан болон уурын тийм аппаратуудаар тусгай ариутгах хэрэгтэй. Сүүлийн үед ч гэсэн гэхдээ хүмүүс эрүүл мэндийн боловсрол сайжрахын хэрээр одоо жишээ маникюр, педикюр хийлгдэг хүмүүс бол өөрийн зөвхөн өөртөө хэрэглэдэг өөрийн сет одоо тэр хүмүүсний багчнуудыг комик жишээ нь авч очиод тухайн хүнээрээ хийлгээд буцаагаад өөртөө хадгалдаг те. Цаашлаад одоо зүгээр гэр бүлийн нөхцөлд ч үт юм уу хүн болгон жишээ нь өөрийн гэсэн хумсны утгатай ч үт юм те. Тийм байх энэ төр одоо энэ байдлуудыг нэлээд сайн ойлгоцсон, авч хилэлцдэг, бүр ингээм амьдралын хэм маягт оруулаад ирсэн гэр бүл зөндөө баг. Тэ. Яг нь нийтлэг одоо ард иргэдийн дунд зүгээр л ингэж хэлж байгаа болохоос бүгдээрээ тийм гэсэн үг бас биш л те. Одоо энэ мэдээлэл чинь бол нийгэмд ил болчиход биш. Бид нар одоо ямар мэдээллийг хаанаас ч хүссэн газраас авах боломжтой болчиход. Тэгэхээр тэрийг ямар хүмүүс хэрэгжүүлж чадж байна вэ гэдэг дээр л ялгаа гараад байгаа юм л да. Би элэгний вирустай холбоотой мэдээллийг яг оюут махта авснаас хойш яг одоо хүсчин дээр орохоор тэрийг амар ажигладаг болсон байхгүй. Одоо бид нар чинь ингээд притгэр ингээд захалдаг шнэ тий. Тэгэнгүүтээ яг тэрийг сольж ийн үгүй юу гэдгийг маш сайн хардаг байхгүй. Би бол өмнө нь яг сольсон ч гэсэн миний яг ингээд одоо туршлага муутай ч хүн байж таардаг юм мэдгүй ингээд притгэж жагаад ингээд одоо харахад тухайн үедээ гайгүй улаацсан юм шиг хараад гэртээ очиод ингээд толмолонд харахад ингээд дараа нь яг тэрнгөө ормоор нь ингээд тийм притгний цус шүүрээд ингээд шалбарцсан байдаг байхгүй. Тэгээд тэр хэрвээ солиогүй байжгаад эсвэл яг дараа нь миний үсийг яг одоо притгцсийн дараа наатаа яг хаяараа гэж хэлдэг ч юм уу. Эсвэл бид нар одоо эрэгтэй хүмүүс ч гэсэн зөвхөн эмэгтэй гэлтгүү те. Одоо өсчөнд ороод яг притгж байгаа ингээд захалж байгаа эсгүүдэд харахад шинэ притг гаргаж ирж гэнэ гэдэг энэ зүйлийг гэсэн сайн хэлмээр юм шиг санагдав. Тийм, ер нь бол хянжих хэвээр зүгээр хувийн эрүүл мэндийн асуудал одоо саний асуудлуудтай холбоотой маш эрсдэлтэй зүйл учраас хувин өөрөө тэрэн дээр бас анхаарал хяналт юм одоо тавьж явах хэрэгтэй л доо. Тэгэхээр хувь хүний яг энэ хумсны утгач гэдэг юм уу, притгч гэдэг юм уу, сахлын машин гэдэг юм энэ зүйлүүдийг хин нэгнээсээ ингэж гууж хэрэглэх биш. Хувийн энэ зүйлийг л маш сайн анхаарах хэрэгтэй юм шүү дээ. Тий, хувийн хэрэглээ энэ бол хувийн хэрэглээ шүү гэдгийг л одоо хүмүүс ойлгох хэрэгтэй юм байна л та. Тэр дотроо бүр аав ээж те, аав ээжүүд, хүүхдүүд ч гэсэн тус тустай байх хэрэгтэй болчиход байгаа. Тийм шаардлага нь үүсчихэд байна гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр элэгний энэ вирус маш өндөр байгаа энэ асуудал бол
дээхэн үед тэр шилэн шипрээс буслагддаг байсан бол орчин үед тэр нь бидний амьдрал бүр маш ойрхон тий доор зүгээр хумсаа янзлуулахад шивээс хийлэхэд бүрэн бүтэн байдал алдагдах бүх зүйл бид нар маш их ойрхон байгаа зүйл ч юм бол тэр дээр үеих шиг буслагсан шипризээр биш ч гэсэн биднэрт бол өдөр тутамд алхан тутамд мань анхаарах хэвээр нэг зүйл болчиход байна шүү дээ. Тийм, яг зөв. Ер нь тийм шүү. Илгэний вирусын талаар одоо жишээлбэл та хэллээ шүү дээ. Б вирус бол одоо байгаад дээрэс нь Д вирус тодорхой хэмжээнд ингээд хавсарсан байх юм бол энэ мэдээж илгэний дээр одоо хатуурлах гэх юм хавдар болох энэ зүйлдийн хэрэг нөлөөлж байна. Тэгээ дээрэс нь ер нь яг Б вирустэй хүн ер нь Д вирус байна уугүй юу гэдгээ заавал ер нь шалгуулж явах хэрэгтэй юу? Энэ Д вирусыг бас хаанаас ингэж яаж аваад байгаа юм болоо гэдгийг асуусан. Тэгэхээр одоо вирусуудын өөр өөрсдөө гэсэн онцлог байна л да. Тэгэхээр ямар өвчлөлийг хэдийн хугацаанд үүсгэх чадвартай юм ч гэдэг юм уу одоо ингээ бүгд судалсан нийл байдаг. Тэгэхээр илгэний зөнхлөн тохиолддог БЦ вирусууд бол одоо чинь Б вирус бол заавал тухайн хүнд байж иж Д буюу дельта вирус гэдэг өөрөө одоо үүсдэг. Тэрнээс огт Б вирус байхгүй хүн хизээч Д вирустэй болно гэж байхгүй. Тэгэхээр Б вирус өөрөө байж иж тухайн Б вирусын гадаргуу дээр одоо дагалддаг Д вирус нь бол Д вирус гэж ойлгох юм уу энгийнээр. Тэгэхээр Б вирустэй хүн дээр л Д вирус үүсэх боломжтой. Тэрнээс Б вирус байхгүй бол хизээч дангаараа Д вирус аавна гэж байхгүй байна. Тэгэхээр зарим хүмүүс дан Б вирустэйгээ олон жил явцсан хүмүүс байж. Гэтэл Б вирус дээр нь Д вирус хавсраад тохиолдсон хүмүүс байд. За бүр Б, С, Д вирусыг гурвангийн ингээд авцсан хүмүүс ч байж идэг. Тэгэхээр энэгээр вирус одоо биенд орох тусмаа л нөгөө илгэний өрөвсөл юмуудыг үүсгэнэ л гэсэн үг. Илүү богино хугацаанд илүү хуруу явцтайгаар гэх юм уу? Тэгэхээр эдгээр вирусууд бол яаж одоо илгэний хавдар үүсгээд байна гэхээр тодорхой хэдэн шат амжилгуудтай, уюуттай гэх юм уу? Эхлээд Б вирус бол цуснд одоо ямар нэгэн байдлаар дамжиж орхон тэ дөрөвний ярьсан замуудаар. Тэгээд илэг гэдэг эрхтнийг очиж гимтэн, өрөвсүүлнэ. За энэ өрөвсөл нь цочмог болон архаг гэдэг ийм байдлуудаар олон жил үргэлжлэх нь л тэ. Тэгэхээр бид нар одоо жишээ нь энгийнээр хуруу гараа ингээд зүсээ тэнд өрөвсөл явагдаад идэхтэй сорь болж идэгдэг шүү дээ. Энэ өөрөө өрөвслийн процессын одоо эцсийн үе шат гэсэн үг байхгүй идэж байгаа нэг хэлбэр нь. Тэр илгэн дээр ч гэсэн яг ийм процесс өрнө. Илэг өрөвсөн, за тэр нь архаг хэлбэр шилжин гэж явж байгаа тэнд сорвжилт өөрчлөлтүүд илэрдэг. Тэрг нь фиброз гэж нэрлэдэг. Тэр нь цаашаа дамжираад ингээд явахаараа илгэний цирроз буюу илгэний хатуурал үүсээд ингээд явцдаг. Илгэний хатуурал үүсээд одоо жишээ нь илгэний хортой хавтартай хүмүүс ингээл гинт одоо нэг том хаа хамаагүй газраас нэг юм том хавтар ирэл илгэн дээр нь үүсчихдээ юм биш л те. Тэр илгэн дээр үүссэн байгаа тэр олон зангилаа те сорвнуудын үүсээд тухайн зангилаа сорвууд нь цаашаа хяналтгүй томорчхоор бол хавтарч хилчихэд байгаа. Илгэний хортой хавтар болчиход байна гэсэн үг. Тэ. Тэгэхээр эдгээр вирусууд одоо яг л одоо нэгэнд бидний арьсан дээр байдаг сорив эргэж арилдгуутай адилхан. Нэгэнт илгэний хатуурал илгэн дээр сорив үүссэн бол буцаад тэр одоо илэг хатуурсан илэг зөөлрж гэдэг юм уу те ард иргэд одоо ойлгуулах юм бол эсвэл шинээр солигдчихсон ч гэдэг юм уу тийм асуудал бол байдаггүй харамсалтай. Тэгэхээр нэгэнт одоо энэ вирустэй бол одоо нэг онд бас авааштай гэдэг юм уу зүйл юу гэхээр вирусын эсрэг эмчилгээнүүд гараад ирсэн. Тэгэхээр аль вирусын эсрэг ямар эмчилгээ хийх вэ гэдэг нь тодорхой болсон гэсэн үг. Тэгэхээр Б вирус бол одоо эмчилгээний хувьд бүрэн эмчлэгдэх боломжтой. Зөвхөн Б вирусыг устгадаг эмнүүд гарцсан гэсэн үг. С вирус ч гэсэн ялгаа байхгүй. С вирусын эсрэг ийм бол гарцсан. Манай Монгол орнд ч гэсэн байж байгаа тийм. Д вирусын хувьд бол яг одоо сонгомлоор БЦ вирус шиг шууд устгадаг юм бол хараахан гараагүй. Гэхдээ интерферон гэдэг одоо вирусын эсрэг хүний биеийг тэмцдэг тэр үндсэн одоо тэр уурган дээр суурилсан эмчилгээнүүд Д вируст үр дүнтэй байна гэдэг. Тэр нь ч гэсэн одоо манай Монгол улсад ороод ирсэн халдвар төвчин судлалын үндэснүүд дээр бас хийгдэж байгаа байна л да. Тэгэхээр ер нь вирустэй хүн байх юм бол вирусын эрхт тогтмол бас хянуулаад явж явах хэрэгтэй баг тий. Хянуулж явж байгаа нэг одоо идэвхжлгүй байдалд нь оруулаад ч юм уу иймэрхүү маягаар ингээд хяналтаа явах нэг зүгээр юм байлаа. Тэгэхгүй бол маш амархан эргээд одоо магадгүй таны хэлдгээр те 10-аас 15 жилийн дараа хатуур түргэнэ гэж итл судалгаан дээр бол тийм байгаад байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр нөгөө нэг арх одоо нөгөө нэг илгэний өгөлт амьдралын маягтай холбоотой 5 жилийн дотор ч бас үүсэх магадлал их өндөр байдаг юм байлээ. Богино хугацаанд үүснэ. Тэгэхээр одоо бид нар энэ
одоо зарим төрлийн өвчлөлүүд бол хэцүү байхгүй тий. Одоо шалтгаан тодорхой байж идэг. Гэхдээ тэр шалтгаан бол одоо түрүүний хэлсэн жишээгээр удамшлын шалтгаантай ч юм уу. Бид нар өөрсдөө тухайн шалтгааныг арилгаж чадахгүйгээс болоод тусч байгаа өвчнүүд бол аюу хэцүү байхгүй. Тэ? Удамшлын өвчнүүд ч үт юм уу. Гэтэл бол одоо илгэний энэ хавдар үүсгээд байгаа үндсэн шалтгааны 70-80% нь илгэний вирус гэж байна шүү дээ. Энэ нь шалтгаан тодорхой байна те. Тэр бид нар энэ шалтгаанаас бол сэргийлэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар яаж вирусээс сэргийлэх юм гэхээр түрүүний вирус дамждаг замуудыг таслан зогсооно. За хоёрдугаар тухайн өвчлөлөөс хамгийн найдвартайгаар сэргийлдэг арга бол ерөөсөө вакцин. Тэгэхээр BC вирусын хувьд бол B вирусын эсрэг вакцин гэж байна. Одоо төрсэн хүүхдүүдэд бид нэр вирусын вакцин хийдэг штэ. Тавлалт вакцинууд дотор илгэний B вирусын 3 тон вакцин байждаг. Тэр эдгээр вирусээс сэргийлэх вакцин өөрөө байна гэдэг чинь вирусээр өвчлөхгүй байх боломж 100% байхгүй. Бараг 98% гэж үздэг байхгүй. Гэтэл эсрэгээрээ C вирусын хувьд бол одоо C вирусээс хамгаалдаг вакцин гэж байхгүй. Харамсалтай ч гэдэг юм. Бас дотроо бас вирусын онцлог юм дотор байна л. Бид нар тэгэхээр B вирусын вакцин хийлгэжлэхээр чинь давхар D вирусээс өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг тий. Хоёр вирусээс хамгаалж байгаа. Тийм зүгээр жишээ хэлэхэд одоо чинь B вирусын вакцин хийлгэсэн хүн одоо бид нар төрхтөө хийлгэнд чинь тухайн вирусын вакцин хэрвээ тухайн хүнд үүссэн бол дунджаар нэг 10-аас 15 жилийн хугацаанд цуснд одоо тэр вирустэй тэмцэх чадвар тийм өндөр байдаг гэсэн үг. 10-аас 15 жилийн дараагаас аяанда буурж эхэлдэг тухайн вирусын дархлаа. Тэгэхээр бид нар дахиад нөгөө өсвөр наснда эсвэл одоо бид нар оюутан байх үедээ ч үт юм уу дахиж B вирус миний дархлаа ямар тоон дээр ямар хэмжээнд тэр байна вэ гэх юм. Зарим хүмүүсийг бүр буурсан алга болсон байж байгаа. Тийм байх юм бол дахиж одоо B вирусын вакцинад давтаж хийх ёстой. Тэгэхээр энэ бол насан туршийн юм биш. Гэхдээ вакцины бид нар үзээд ингээд дунд нь хинаа тэр вакцинаа хийлгээд авах хэрэгтэй гэсэн үг. C вирусын үед бол даанч харамсалтай тийм байдаг. Би бол яг оюутан байхдаа вакцин хийлгэцэндээ саяхан үзүүлсэн дархлаа бол маш сайн тогтцсон байлээ. Тэгэхээр өнөөдөр хоёулынх нь яг сонсож байгаа хүмүүс ч гэсэн вакцин хизээ хийлгэсэн бай гэдэг нь 92 оноос хоош бол хийсэн байлээ шүү дээ. Тэгээ одоо тэр чинь 90 оноос хойш гэсэн. 92 онд төрсэн хүн гэхэр чинь 30 хэдтэй байж таарна. Тэгэхээр нөгөө нэг хаанх хүүхэд байхдаа хийлгэсэн вакциных нь таны сайн хийлдэг нь дархлааных нь тэр одоо үзүүлэлтүүд мэдээж заримынх нь бүр бууцсан халдрах магадлал өндөрлөж явж байгаа бах тий. Тэгэхээр яг одоо бид тэр яриг сонсож байгаа хүмүүс бол илгэний BC вирусын шинжилгээ өгж үзээд B вирус магадгүй байхгүй байх юм бол маш азтай байна тий. Тэгэхээр маш хурдан B вирусын одоо тэр вакцины хийлгэж өөрийгөө хамгаалаарай. Тэгэх юм бол маш том. Тэр бол 98%, бараг 98-аас 99% өндөр одоо магадaltaй хамгаалалт. Тэр одоо нэгсэн зүгээр энгийнээр жишээ болж тайлбарлах юм бол B вирустэй цусны дотор гараа хийсэн ч бараг халтрах авахгүй хэмжээний хамгаалалт гэсэн үг байна. Тэрийг бол аюул сан ойлгох хэрэгтэй. За түрүүний хэлсэн эмчилгээтэй холбоотойгоор B вирусыг эмчилдэг эмчилгээ, C вирусыг эмчилдэг эмчилгээ гэж байж байна. Тэгээ зарим хүмүүс одоо дийлэн хүмүүс маань ингэдэг дард иргэд. За би вирустэй байсан. Гэхдээ би им ууцсан. Тэгээд им уугаад дараа нь дахиад вирусээ тоолуулсан чинь минийх итгэхгүй байна гэж хэлсэн. 0 байна гэж хэлсэн ингэ тэгдэг тий. Тэгээд тэрнээс хойш вирусоо дахиж вирусээ үзүүлээгүй ч гэдэг юм. Итгэвчлийн тоолох шинжилгээтэй. Гэтэл чин BC вирус цуснд одоо им уугаад 0 лж буюу итгэхгүй хэмжээнд очиж болно. Гэхдээ энэ тухайн биеэс бүрэн зайлцсан гэсэн үг ерөөсөө биш. Алга болсон гэсэн үг биш. Одоо бүрэн идэгдэг гэсэн үг биш байхгүй. Нэгсэндээ унтаа байдал буюу итгэхгүй байдалд шилжиж байгаа. Хидцээж тухайн вирус дахиад итгэвчж болно. Сэрж болно гэсэн үг. Дахиад их юм бол дахиад нөгөө анханасаа илгийг өргөсүүлсэн тэр процесс бүр ихнээсээ дахиад эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг бол аюулсан ойлгож хэрэгтэй. Вирус байсан. Гэхдээ им уугаад нойлсон бол насан туршдаа дахиад энэ вирус авахгүй гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр байнгын тогтмол үзлэг хяналт юмудаа хийлгэж явах хэрэгтэй гэсэн үг. Дөрөв брендийн бэлэн хоол онгойлгоод халаагаад хоолндоо амт нэм хүнсний нэмэлт бодис хийгээгүй, хугацаа уртас огчгүй, өнгө оруулагч бодис агуулаагүй, савлгаа нь BPA агуулаагүй, зориулалтын самд савлагдсан, таны цаг хугацааг хэмнэсэн витамин B, B2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг. Калий, кальци баялаг. Нэгээд 2 минут халаагаад шууд хэрэглээрэй. Шимтэй эрүүл дөрөв. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Зөв Тасал компани аль биесний нэгтгэгээр оруулж ирдэг
цэвэр хар өрийн тос хамтран ажиллаж байна. За хар өрийн тосны хувьд бол өөртөө 100 гаруй хүний бид хэрэгцээтэй амин дэм эрдэс бодис амин хүчлийг агуулж идэг. За үүн дотор бол тимокина хэмээх маш чухал нэгдэл байж байгаа. За энэ нь өрсөл дарах за мөн одоо тэр хүний биеийн тэр нөхөн төлжих болон хамгаалах тогтолцоог илүү санаа дэмжиж өгдөгөөр давуу талтай байдаг. За тэгээ үүнд бол хоол босруулах хэрэгтэн тогтолцооны үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгөх, за хотоодны шархлаанаас бас мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо тэр бүр шээс дамжуулах замын үйл ажиллагааг дэмжиж өгөх, за мөн илгэний тэр одоо хоргоожүүлэх олон төрлийн одоо үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг. За хүний биеэс тэр хорт бодисыг илүү сайн гадагшлуулж өгөх, за маш өндөр антиоксидант чанарыг бол өөртөө агуулж идэг. За дурдах юм бол хүний биеийн ерөнхийдөө бол маш олон эргэтэн тогтолцооны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлдөг гэдэг нь бол батлагдсан байдаг. Таны эрүүл бас амар өглөөний үнд халтар арван гурил, майлангийн гурил, чаавар, бурам, цангис, хушны самар зэрэг, эслэг, уураг, сайн өөх тос, нүүрс ус ахуулсан өглөө тэргэлэхэд хамгийн тохиромжтой эрүүл тэнцвэртэй хүнснүүдийн нэгдэл юм. Таны цагийг хэмнэхээс гадна өглөөг эрүүл эхлүүлэхэд тань туслах болно. Амар өглөөний үнд. Манас энта имэн сангуудаар худалдаалагдаж эхэллээ. Өглөөг эрүүл бас амар эхлүүлээрэй. Одоо тэгээ бид хоёрыг бас вакцин ярихаар нэг вакцин эсэргүүцдэг нэг хүмүүсийн нэг шашин шиг үзэл бодол гараад ирсэн байлээ. Тэгээд энэ бид хоёрын өнөөдөр ярьж байгаа Б-гийн одоо вакцин бол ямар нэгэн байдлаар энэ одоо та бүхний итгэдэггүй шиг тийм вакцин бол ерөөсөө биш те. Энэ 92 оноос хойшоо хийгдээд эхэлчихсэн маш олон хүмүүст үр дүнгээ өгсөн. Тэгээ Монгол хүмүүсийн өндрийн нас бараад байгаа шалтгаанууд мэдээж Б-гийн одоо Б вирусыг ямар нэгэн байдлаар өмнө нь сэргийлэх боломжгүйгээр авцсан байгаа. Дээрээс нь амьдралын маш олон одоо асуудлуудыг өөр дээр ингэж одоо хоримтлуулсан тохиолдолд ингэж өндөр өвчлөл яваад байгаа. Тэгэхээр Б-гийн вакцин гэдэг бол таны амь насыг бол аврах нэг том шалтгаан бол тэнд байгаа гэдгийг л маш сайн хэлмээр байна. Тэгээд яг энэ мэрэгжлийн хүн хэлж байгаа учраас та бүхэн энэ зүйлийг бол маш сайн ойлгож авч байгаа баха. За тэгээд вирусын хувьд бол ийм юм байна те. Ямар ч бидний сэргийлэх боломжтой байна. Гэхдээ нэгэнт байгаа бол бас хянуулаад явах хэрэгтэй байна. Яалтчгүй байнгын хяналтанд үзүүлж явах хэрэгтэй гэсэн. За тэгвэл хоёулаа алкоголны тухай, арх дарсны тухай яриа те. Энэ бол одоо хоёр дахь шалтгаанд явж штэ. Тэгээд энэ хорт авдар үүсгэх хоёр дахь. Тэгэхээр нэг архины бус одоо илгийг өвчлүүлэх хавдрын шалтгаан гэдэг зүйл рүү бол нөгөөх нь болоо өвчдөг. Тэгэхээр архины шалтгаан гэдэг бол бас том шалтгаанд ороо өвчдөг юм байлаа. Тэгвэл энэ архины төрлийн зүйлүүдийг одоо хэрэглэхээр ер нь илгэнд бол яг ямар процесс өрнөд ч юм уу илгийг ер нь яаж хордуулад байгаа. Тэгээ манай монголчууд ч ядчихад ямар нэгэн байдлаар нэг зохистой тун хэмжээг нь тааруулаад орхих биш цаашаага бүр маш өндөр одоо хэрэглэрөө ороод явцдаг те. Тэгээ маргааш нь шаарддаг. За тэгвэл зарим хүмүүс нь шаардаа, зарим нь яагаад шаардахгүй байгаа. Шаардгаа болоод ирэнгүүтээ 100 ахаал маргааш шараа тайлжинч гэдэг юм нэг ийм байдлаар ингээд ороо явцсан. Энэ бол хүмүүсийн хувьд бол маш их нийтлэг байгаа л да. Ах нарын хувьд бол нийтлэг байдаг. Тэгвэл та яг н арх бол илгэнд ямар нэгэн байдлаар яаж ингэж одоо хор учруулад байгаа юм бэ гэдгийг хэлж өгч. За ерөнхийдөө бол одоо зүгээр жишээ авч эхлэхэд бид нар одоо юм хоол унд идэж шít. Одоо бидний бүхэл тэ нүдэнд харагдахгүй үз. Ийм хоолыг идэж байна. Тэр хоолыг тухайн хүн биедээ оруулсны дараагаар тэрийг нүдэнд харагдахгүй тийм эцсийн бүцээгдэхүүн болтол хүний бие өөрөө задалж шимж авч идэг. Тэрийгэ тус руу оруулж идэг. Хоол ундны хүмүүс. Яг ялгаа байхгүй. Бид нар арх уух юм бол тухайн архийг тухайн бие задлах л ёстой байхгүй. Тэр задалдаг процессыг юу илүүтэйгээр ачаалж аль хэрэгтэн тэрийг яг үндсэн одоо нуруунд дээр үрж авч явт юм бэ гэвэл илэг гэдэг хэрэгтэн авч явдаг. Тэгтээ арх бол хүний биеийн бүхэл эрхтэн систем нөлөөлнө. Тэгтээ яг тэр архитай тэмцэж байгаа тэр архийг задалж биеэс гаргах тэр үүргийг өөрөө илэг дангаар хариуцдаг гэсэн үг. Тэгэхээр илэгнээс үндсэндээ хоёр төрлийн үндсэн одоо яг архитай холбоотойгоор яг энэ архийг задалдаг хоёр үндсэн төрлийн фермент буюу уураг нийлэгж идэг. Тэрийг өөрөө илгийг ялгаруулдаг. Тэгэхээр алкогол ороод ирэхэд нэгдүгürt нь алкогол дегидрогеназа гэдэг фермент. Тэр бол архины одоо энэ архиныг бол одоо ацет альдегид гэдэг бодис хүртэл задалдаг. Тэрний дараагаар илэгнээс альдегид дегидрогеназа гэдэг фермент буюу уураг бас ялгардаг. Тэр нь болохоор саний үнсэн ацет альдегидийг ацетат гэдэг одоо мөцийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болгож задалдаг гэсэн үг. Ийм процессууд яг хэвнээр явагдсан тохиол тухайн арх бол хүний биеийн шээсээр хөлсөөр тэ цусны бас шингэнд одоо тодорхой хэмжээгээр орж биеэс зайлуулагддаг гэсэн үг.
Тэгэхээр насан туршийн дундаж хүний одоо илэг бол 7 хоногт 45 мл архийг шүүх чадвартай. Тэгжиж бүрэн ирүүлж буцаж төлж ийн гэсэн үг. Гэтэл чинь 45 мл гэдэг чинь маш бага юм шүү дээ. Тэр одоо баг нэг уухтаа яаж монголч 450-аар 500-аар нь баг ууж гинэ те. Литрийг ууж байгаа бох төө. Тийм бас тийм. Тэгэхээр чин 7 хоногт бол 45 мл гэсэн үг. Тэгэхээр тэрийг бид нар маш их хэмжээгээр яаж нэмэгдүүлж ийн гэдэг нь хүмүүс өөрсдөө бас бодох хэрэгтэй баг те. Тэгээд арх ингээд ирэхээр нөгөө илэг чинь ачаалаа дааж чадахгүй штэ. Байнга тэгээд дуугаад. Эсвэл маргааш нь дахиад дуучин те. Тэгээ нөө өөрөө арх гэдэг зүйл саний ярьсан ацид альдгид гэдэг зүйл бол яг илэгний эсийн одоо эсийн бүрхүүл гэж байдаг. Тэрийг шууд гимтээ. За эс дотор байдаг тэр митохондрч гэдэг юм уу энэ эсгүүдийг бол шууд гимтэйг нөлөө үзүүлдэг. Тэнд өрөвсөл явуулдаг гэсэн үг. Тэр энэ процесс их удаан хугацаанд үргэлжлээд ингээд яваад хахаар түрүүний ярьсан илэг өрөвсөн илэг сорвжин хатуурна тэгэл хавтар үсэж байгаа. Товчхондоо. За саний ярьсан үндсэн илэгний 2 фермент гэж ярьлаа шүү дээ. Энэ дундаас тэр альдегидегидерназа буюу ALDH гэж. Энэ уургийг одоо байглаасаа буюу цуснасаа баг ялгаруулдаг улс үндэстнүүд байна. Тэрэн дотор манай Монгол улс орж байна. Тэгэхээр тухайн төрөлхийн тухайн архийг задалдаг фермент баг улс үндэстэн баггүй юу бид нар. Тийм тэгэхээр одоо бас тэрийг бас бодно гэсэн л үг болчиход байна л да. Тэгэхээр бид нар ягаад архи уучаад маргааш нь шартаад байгаа юм. Гэхдээ тухайн саяны ярьсан энэ илгийг задалдаг процесс дутуу явагдаад. Бин дийлэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө нэг биес гадагшлах ёстой юм чинь яг эцсийн бүтээгдэхүүн болж задрахгүй байж байгаа. Биендээ хоримтлагтаад байна шүү дээ үлдээд. Тэгээ тэр нь буцаад цусан зэргэлдэхээр хүний бие хордуулаад байна, ядруулаад байна те. Дотор муухайр бөөлжүүлээд байна те. Сүлдүүлээд байна гэсэн үг. За дээрэс нь энэ бол шартуулж байгаа хамгийн үндсэн шалтгаан энэ ацид альдгид гэдэг бодис биед үлдчихэд байна. Хоёрдугаарт нь архи уусны дараагаар би маш их хэмжээний шингэн болон электролит буюу эрдэсийн дутагдалд орж идэг. Тэгээ тэр дутагдал байгаа учраас шартаад илэрж байгаа одоо шинж тэмдэг нь шаардлагат болох ус цаанда тийм процесс явагдаж байна гэсэн үг. Тэгээд нэг өсөндөө тухайн ууж идсэн юм бид нар шингээж чадахгүй байна л гэсэн үг. Тийм учраас маргааш нь шартаад байна л гэсэн үг байхгүй. Тэгээд илэгний эс өөрөө архины нөлөөнд задраад энэ процесс одоо илэг буцаад өөрийгөө төхөнд үлжүүлэгч байт юм энэ процесс өөрөө нэг 24-өөс 72 цаг хамгийн удаан бараг 72 цаг үржим болж иж үргэлжлэнэ. Гэтэл яг цэвэршиж амжааг багт маргааш нь дахиад уух те. Тэр бол маргааш нь за би нэг шаардсан үед нэг пив уучдаг те. Сайхан болдог шүү гэж ярих бол өстой маш буруу асуудал баг. Тэгтээ тэргүй өөрийгөө дааж ядж байгаа хэрэг нь дахиад арх уучих юм бол тэгэл нэгсэндээ тэр процесс олон дахин давтагдаад ирвэл тэгэл энэ хүчлээс цогтож чадахгүй л болчиход байгаа юм л да. Тэгэхээр бүх юм хэмжээ хязгаартай. Илэг ч гэсэн өөрийнхөө одоо хийх ёстой үйл ажиллагаа тогтмол байж идэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хэмжээнээсээ хитрэх юм бол тэгэл асуудал үүснэ л гэсэн үг. 2 дахь өдөр юм уу 3 дахь өдөр хүн ууцсан байлаа гэж хэтрүүлээд. За маргааш нь шаардлагатай явагдлаа. Нөгөөдөр нь ч юм уу нэг эрт илрүүлэгч юм байгуулахаар орох ёстой болоо Берлин тэмдэг дээр ч юм очоод нэг үзүүлчлээ гэж өдөл танд үзүүлж ингээд өдөө. Тэгэхэд энэ дээр нөгөө илгэний эсийн задралыг үзүүлээд байгаа үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Асаа даалаад гэдэг энэ зүйлүүд ч юм уу энэ өндөр гарах боломжтой юу ер нь? Тий. Боломжтой гэж угаасаа л тэгж гарна. Хэд хоногийн дотор ер нь энэ өндөр гарах боломж? Ер нь яг хөө зүгээр одоо судалгаагаар бол арх хэрвээ та хэрэгэлсэн бол одоо шинжилгээ өгөхөөс өмнө хэрэгэлсэн бол та архинаас ууснаас хойш нэг 24-өөс 72 цагийн дараа шинжилгээ өгөрөө гэж зөвлөдөг. Дунджаар нэг 3 хоногийн дараа өгөхөд л үзүүлэлт нь харьцангуй гарах юм шүү дээ. Ер нь зүгээр тийм боломжтой л гэж үздэг байхгүй. Шууд маргааш нь бол бас шууд үзүүлж болохгүй шүү дээ. Мэдээж үзүүлэлт өндөр гарна. Тэгээд ягаад ийм болов архитай холбоотой ч гэдэг юм уу. Тэгээ бас яг тэр нарийн одоо шинжилгээ бол үнэн зөв мэдээлэл өгөхөд бас тутмаг болчихно л доо. Угаасаа л архи ууцсан юм чинь илгэний халаад цаад өндөр гарна тий. Тэгж болох хэрэгтэй. Тийм бэ хэд хэдэн тийм хүн дээр харж исэн илрүүлэг дээр тэгээд асаа талаад амар өндөр гарцсан. Яач вэ вирус байгаа юу гэж эмч асуугаалгаа. Тэгсэн чи тэн дээр мань хүн илгүй байж ижсэн загнуулна гэж бодсон юм өчтөр хараа байгаа найзуудтайгаа ууцсан юм аа гэдэг. Тэнгүүтээ анги шинжилгээ өчлөө. Одоо яах вэ их үү олоо явцсан. Тэгээд тийм тохиолдолд ер нь тэгээд тэр хүн дээр ч одоо эмчилгээ бичиж өгөх юм уу эсвэл дахиж шинжилгээг давтах юм уу ер нь? Тийм одоо
ер нь бол гэхдээ өөрийгөө тийм зүйлд одоо өрчсөн сэргийлэх үзлэгт орох гэж байгаа тухайн мэдчихэж штэ. Тэр бол одоо хувийн хариуцлагын асуудал байхгүй. Тэ? Жилдээ нэг удаа ажлаас нь өрчсөн сэргийлэх өдөр товолцсон. Тэгээд нэг жилд нэг л удаа хэлгэж байгаа. Зарим нь 2 удаа хийж байгаа. Тэр өдөртөө яг л нэг удаа орох хэрэгтэй байсныхаа өмнө тэгэл архиуж байгаа бол одоо бид нар яах юм бэ, тэ? Тэр хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас яг тиймэрхүү байдлаар хандж байна л гэсэн үг хатуухан хэлгээд. Бас танаас нэг асуулт асууя гэж бодсон. Тэгээ нөө хүмүүс чинь одоо ийм зүйлүүд их явчихад байна. Элийг хамгаалдаг гэдэг юм бүтээгдэхүүнүүд их яваад байна. Яг зарим мэдээж бас үндслэлтэй л байгаа байх. Мэдээж судалгаа шинжилгээнд дээр дөрвөлжил гаргадаг байх. Тэгэнгүүт энэ уухын өмнө нэгийг уусны дараа нэгийг ч юм уу шарт тайлдаг шаардлалтаа сэргийлдэг ч гэдэг юм уу. Энэ яг нь илүү их та уугаараа гэсэн үг бол биш баг. Илгээж хамгаалал шил гэдэг л зүйл яваад байгаа хэл та. Энэ зүйлүүд юу нэр хүнсэлтэй байт юм бол та сонирхож юу тэрийг хэрэглэж юм уу эсвэл харж үзсэн зүйл байна уу? Яг үзсэн л дээ. Яг бидний мэрэгжилтэй холбоотой ч үт юм уу. Ерөнхийдөө бол үзсэн. Гэхдээ одоо жишээ нь 2 төрлийн л үндсэн чиглэл байгаа. Нэг нь илэг хамгаалдаг бүтээгдэхүүн үнд гэж байгаа. Илэг хамгаалдаг. Энэ бол юм биш. Биологийн бүтээгдэхүүн, саплиментууд гэсэн. Энэ бол илгийг хамгаалдаг, энэ бол тусдаа. Яг одоо жишээ нь уухын өмнө нэг, уухын усны дараа нэг ч гэдэг юм те шаардлагатай эсрэг ч гэдэг юм. Эдгээр одоо бүтээгдэхүүнүүдийн найрлагыг аваад үзэхэд бол ерөнхийдөө яг хоо илэг хамгаалах саяны түрүүний ярьсан бүтээгдэхүүний орц байдаг. Дээрээс нь одоо бусад одоо хүний биед байх ёстой электролитүүд ч гэдэг юм уу, зарим төрлийн антиоксидант витаминууд ч гэдэг юм уу, нөлөөтэй витаминууд эдгээрийг агуулсан байдаг л да. За уухын өмнө хэрэгжилж байгаа тохиолдолд энэ тухайн сүрүүн хэллээ шүү дээ. Арх бол шууд очиод илэгний одоо эцсийн үндэ илэгний эсийн бүрхүүлийг гэмтэж идэг. Тэгж тэр илэгний эс гэмтэж эхлэх процесс нь тавигддаг ч. Уухын өмнө хэрэглэснээр энэ нэгдлүүд нь тухайн илэгний эсийн одоо бүрэн бүтэн байдлыг нэмэгдүүлдэг ч гэдэг юм. Уухын өмнө бол жишээ. Одоо тэр нэгсэндээ арх бэлдээд байгаа мó тий илэгний эсийг хамгаалтын жоохон нэмж өгч гин гэсэн. Тэрнээс арх уухад тэр эс гэмтэхгүй гэсэн үг шүү. Жоохон одоо нэг төвсрэл хугацаа байдаг бол тэрийг жоохон нэмэгдүүлж гин гэсэн. Тэрнээс тэрийг уухын өмнө одоо арх уухынхаа өмнө ууцснаар тэр илэгнээс гэмтэхгүй гэсэн үг биш үү? Яг зөвхөн тэр чадварыг жоохон нэмэгдүүлж байгаа гэх юм уу? Нэгдүгээрт уухын өмнө бол юм. Уусны дараа гэх юм бол түрүүний ярьсан нөгөө ацид альдгид гэдэг нэр одоо гол гэмтээгээд байгаа тэр бүтээгдэхүүнийг биеэс гарахт нь тусалж байгаа хэлбэр. Тэгээс тэр бүтээгдэхүүнийг устгаад байгаа юм биш. За одоо тэр ацид альдгид гэдэг нь тэр бодис биеэс ингэж ийм зам туулж гарах ёстой гэдэг дээр л нэгсэн доо тусалж гин гэсэн үг. Тэрийг маргааш нь уусан ч нөгөөдөр нь дахиад нөгөө ацид альдгид чинь бийд байж л байна. 72 цаг юм чинь. Өнөөдөр арх уучаад уусныхан дараа нөгөөдгөө уучаад тэгээд нөгөөдрийн өдөр болоход тухайн хүний бийд нөгөө ацид альдгид чинь байж л байна гэсэн үг. Тэгэхээр энийг бас аюу зүв зүйтэйгээр ард нийтэд бас сурталчлахгүй бол энийг уудсан юм чинь би арх ууж болно шүү дээ. Хэтрүүлээд дуусан чи яад юм бэ гэсэн ойлголт нэгсэндээ бас төрөхөд нь шүү дээ. Энэ бол зөвхөн таны тэр илэгний хоргожуулах процессд жоохон нэмэр оруулж байгаа хэлбэр шүү. Тэрнээс та энэ архийг уугаад энийг ууснараа илэгч нь өвдөхгүй гэсэн үг биш шүү гэдгийг л одоо бас нэг нөгөө ярмаар л байгаа юм л да. Яалтчгүй бүр нэг юм тодорхой хэмжээнд амсаг тохиолдол юм уу тэ өөрийгөө зүгээр яг баг зэргийн юм одоо бэлтгэл рүү оруулж хэрэглэнэ үхээс за би ерөөхдөө энийг хэрэглээд байгаа юм чи уугаалаа гэдэг ойлголттой байх юм бол тэнд бол маш буруу ойлголт юм байна. Тэр бол бас их буруу ойлголт болж байна л гэсэн үг те. Хоёулаа одоо илгэний өгөлт рүү орё. Тэгээд одоо илрүүлэгт орлоо. Маш олон хүмүүс илрүүлэгт орсны дараа нэгтээ харсан баг. Тэгээ манай ойр одоо дотны хүмүүс ч гэсэн найзууд ч гэсэн асуудаг. Илгэний өгөлттэй гарсан. Илгэний өгөлт чинь тэгвэл хүний биед ерөөдөө байх ёстой юм уу? За байвал ямар хэмжээнд байх ёстой? Ер нь илгэний өгөлт гэдэг зүйл чинь өөрөө яаж үүсэж байгаа? Энэ яванда таньсаа хэлдгээр илгэний тэр хатуурал хамтрал хүрэгдэг юм байна гэдгийг та түрүү хэлсэн. Тэгвэл энэ талаас та бас хэлж өгөөч. За ерөнхийн нэршлэн л илгэний өөгчлөлт гэдэг байгаа юм те. Гэтэл хүний бие одоо эрүүл хүний илэг өөрөө өөгчлөлтөй байх ёстой гэвэл байх ёстой. Тэр нь гэхдээ нийт илэгнийх нь нэг 5 орчим хувь хүртэл байх ёстой л гэж үздэг. Хэвийн хэмжээ бол нийт илгийг 100% гэж үзэх юм бол тэрний 5 орчим хүртэл хувь нь өөхний эсүүд байж болно гэж үздэг байна шүү дээ. Тэ энэ нь бол хэвийн байж таарах. За илэг өөглүүлээд байгаа шалтгаан гэж байна.
Үндсэн шалтгаан бол ерөөсөө л амьдралын хэм маяг. Таргалалт. Идэж ууж байгаа хоол ундны зөксгүй хэрэглээ, тэ? Өөх тосны замбраагүй хэрэглээ. Энэ болгон чинь одоо бид нар таргалахаар биднэрт нүдэнд харагдаж байгаа л энэ арьсанд ороогаа энэ өөхлөлтүүд харагдаад байна шүү дээ. Гэтэл яг ялгаагүй хүний биеийн дотор эргэтнүүдийн өөхний хэмжээнүүд бас нэмэгдэж байгаа гэсэн. Тэр одоо ард иргэд дотор өөх гэж ярьдаг шүү дээ, тэ? Дотор өөхний хувь ч гэсэн дахад маш хэмжээгээр нэмэгдэж идэг. Тэгэхээр тэр нь одоо процессын нөлөөгөөр энэ бол нэгсэндээ бодис солилцооны өөрчлөлтөлтөө өөх тосны солилцооны алдагдал гэсэн үг. Тэгэхээр бид таргалалтын хэмжээ нэмэгдэх, өөх тосны хэмжээ нэмэгдээд ирэхээр илгэний эсүүд өөхний эсээр одоо нэгсэндээ энгийнээр тайлбарлал солигдоод идэг гэх юм уу? Илгэнд өөхний эсүүд үүсээд идэг гэж ойлгож байна. Тэгээ энэ процесс удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр илгэний өөхлөлтөөс шалтгаалсан илгэний өрөвсөл гэдэг юм үүснэ. Яг түрүүний ярьсан вирус илгийг өрөвсүүлж байгаатай адилхан. Гэхдээ шалтгаан нь арай өөр. Вирус биш, тэр бол одоо таргалалтаас. Тэгээд илэг гэмтээд эхэлнэ. Тэгээ илэг өрөвсөн, дахиад илгэний фиброз сорвжилт болно. Тэгээд хатуурал болно. Тэгээд хавтар үүсгээд байгаа. Сүүлийн үед одоо яг энэ илгэний хортой хавтрын үндсэн шалтгаануудын 3 дахь чагсаалтанд оруулаад ирсэн илгэний өөхлөлтийг. Тэгээ энэ илэг өөгчих өвчин гэдэг тусдаа бие даасан өвчин байхгүй. Дотроо л архины шалтгаанд илэг өөгчих өвчин, нэг бол архины бус шалтгаанд илэг өөгчих өвчин гэдэг үндсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа болохоос шалтгаан л хоёр өөр болохоос тэрнээс цааших процессууд бүгд адилхан болж байна. Тэгэхээр бид нар ч бас ингээд хөдөө орон нутгаар Монгол улсынхаа одоо зарим сумуудаар явдаг л да, урьдчилан сэргийлэх үзлэг гэл ингээд явдаг. Яг манай Монгол улс одоо чинь түрүүний хэлсэн БЦ вирус юм тодорхой байгаа юм чинь энэний эсрэг арга хэмжээнүүдийг төсөөл хөтөлбөрүүдийг зөндөө хэрэгжүүлсэн. Одоо бидний сайн мэдих эрүүл Монгол хүн тэ гэдэг юм. Тэр вирустэй хүмүүсийг олж илрүүлээд нь шүү дээ ард нийт дунд. Илрүүлснийхээ дараа тэр вирусын эм өөрөө байдаг учраас тэрийг хэрэглээд тэ. Тэр нь бол нэг явцын дунд бол хүссэн үсээгүй ирэх онуудад жилүүдэд бол энэ вирусын тархалт бол тодорхой хэмжээгээр буух нь ойлгомжтой. Одоо ч гэсэн буугаад явж байгаа. Юу ихсээд байна гэхээр эсэргээрээ яг хөдөө орон нутагт очиод үзлэг хийхээр вирус байхгүй. Тэгсэн мөртлөө илгэн өөхөлдсөн. Амар хэмжээний өөхөлдсөн, зарим хүмүүс нөөгөлтөөс болоод аль хэдийн өрөвсөд эхэлсэн тийм хүмүүс байгаа. Тэгээд тэдний эцсийн зогсоолч гэсэн бас л цааталт нь илгэний хавдар гэдэг юм хүлээж байгаа гэсэн үг. Нэг ялгаатай юм нь за би илгэний өөхөлтөө гэдэг би мэдлээ, тэ? Илгэний өөхөлтийг бол заавалчгүй тийм хүнд нарийн шинжилгээ хийгээд мэддэг юм биш байхгүй юу? Хэвлээхоо гэдэг шинжилгээ үзлээ. Илгийг нь харлаа. Таны илэг өөхөлтөө байна гэдгийг одоо тухайн хүндээ зовир шаналгаа багтаагаар илрүүлчих болно. Тэг би бодох нь шүү дээ. За миний илэг яагаад өөхөлж? Биний биенжин их вэ нөө? Миний идэж ууж байгаа юм юу гэлээ, тэ? Эсвэл би хайр хуугаад байна уу? Гэтэ тухайн хүн л мэдчихэж байгаа шүү дээ. Хамгийн сайн мэдчихэж байгаа. Тэг таны одоо хүртэл идэж байгаа энэ ууж идэж байгаа хоолунд амьдралын хэм маяг чинь болохгүй байна. Таны илэг одоо өөхөлдсөн байна гэдгийг чинь хэлээд өгч байгаа байхгүй. Тухайн хүн өөрөө за би ийм шалтгаан чинь миний илэг өөхөлдсөн байна. Тэгвэл болиё. Одоо энэ шалтгаануудаа арилгая. Амьдралын хэм маягийг өөрчлөе. Хоолтондоо анхаарай. Гэт хичээх юм бол нэг усандоо энгийнээр турах юм бол гэсэн. Дотор өөхний хэмжээ багасах юм бол, хэвлийн тойрог багасах юм бол тухайн илэгний өөхний эсүүд буцаад илгэний эсүүдээр солигдох боломжтой. Энгийнээр илгэний өөх арилгах боломжтой байхгүй юу? Гэтэл өөхлсөөр байгаад өөхний илгэний өөгчлөлтийн шалтгаантай өрөвсөл явагдаад тэрэнд цирроз болоод нөгөө сориг үүсэт гэсэн үг. Иргэшгүй өөрчлөлт нэгэнт үүсчих юм бол бид нэр 1000 одоо дараа нь тураад тэр хатуурцсан илэг бол буцаад ирүүл болохгүй байхгүй. Тэг маш харамсалтай байгаа. Илгэний өөгчлөлтийн шалтгаантай илгэний хатуурал гэдэг юм үүсвэл гэсэн үг. Харамсалтай нь бол манай дээр одоо хөдөө орон нутагт үзүүлж байгаа хүмүүсийн баг 80-90 орчим хүн дандаа илгэний өөгчлөлттэй. Тэг илгэний өөгчлөлт нь одоо зөвхөн илгэний өөгчлөлтийн асуудал биш. Дагаад нойр булчирхай өрөвсөл одоо таргалалт гэдэг өвчний онцлог байхгүй. Илгэн дээр л илгэний өөгчлөлт үүсгэж чинь. Нойр булчирхайн дээр нойр булчирхай архаг өрөвсөл үүсгэж чинь гэдэг юм те. Тэгээ энэ хоол боловсруулах зам ялангуяа илэг нойр булчирхай цусны асуудлыг үүсгэж байгаа. Шалтгаан бол ерөөсөө л амьдралын хэм маяг, хоол, таргалалт шууд нөлөөлж байгаа. Дээрээс нь архи тамхи. Одоо хүүхдүүд дээр ч гэсэн илгэний өөгчлөлтүүд бол маш өндөр үүсэж байгаа юм байлээ. Тэгээ нөө идэж ууж байгаа хүүхдүүд чинь одоо хоол идэхээс илүү амттай зүйл их идэж уугаад байгаа тий. Энэ ч гэсэн эргээд бодис солилцооны алдагдлыг үүсгээл
элгэний өгөлтийг л үүсгэж тах шүү. Яг хуу одоо ингээд яг би ч нэг тийм настай ч юм биш л те. Гэхдээ намайг баг байхад ер нь ингээл жоохон байхад найз нөхдүүд ингээл байрных ингээл тоглолдог. Ер нь бол одоо тарган хүүхд их ховор байсан. Санагдаад байдیں۔ Одоо ангид нэг ч юм уу те. Эсвэл зарим ангид огт байхгүй ч байт. Их одоо мариалаг хүүхдүүд их ховор гэдэг байсан байхгүй. Одоо ингээд нийгэмд гараад харахаар ингээл бага насны хүүхдүүдийг харахаар ер нь л маш их хэмж. Тэгээ 5 хүүхэд явж илаа гэж бодох тэрний баг 2-3 нь бол нэг чингийн хилүүтэлтэй явж идэг. Жоох хүүхдүүд шүү дээ. Тэгээ таргалалт гэдэг бол яг л одоо бидний ам руу юу орж ийн тэрний л үр дүн гэсэн үг. Бид нар өөрсдөө л ам руугаа орж байгаа юмыг одоо шийдэн ш. Тэрнээс одоо жоох хүүхэд чиг заа чи одоо энийг идэх, хин нөгөө хийгээд наа тавирахтай махаач гэдэг. Хүмүүс хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө ам руугаа орж байгаа зүйлийг бид нар өөрсдөө л уг нь шийдэх хэрэгтэй. А жоохон хүүхдүүд харин энэ хүүхд юу идэж болох юм те? Энэний хор уршиг нь юу юм? Баян сахартай чихэртэй мэдээд ах юм уу те? Тэрийг бол бас эцэг эхчүүд шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдийн өөрсдийн бас эрүүл мэндийн боловсрол хүүхдүүдтэй хэр хандж байгаа энэ төр бас нөлөөлөд байна л гэж хараад байгаа. Тэгээ ер нь би бол тэгж л боддог. Эцэг эхчүүдийн одоо эрүүл мэндийн боловсрал ямар байгаа нь ерөөсөө хүүхдтэй нь харагддаг. Би тойл гэж боддог байхгүй. Тэгэхээр өөрөөсөө харахад яг жингийн илүүдэлгүй байсан ч гэсэн дотор өгөлт маш ихтэй тий. Тэгээд яг үзүүлэлт шинжилгээ өгөх юм бол яг эсэр үл ээж авд нь бол маш их юм гарч ирэх байх. Тэгээд хүүхд нэгсээ таны хэлдэхэр нэрээ бодоод хахад одоо жингийн илүүдэлтэй хүүхдүүд айгүйх болсон. Тэгээд хүн амын хоолт хичээлийн 5 6 дугаар судалгаан дээрээс харсан ч гэсэн маш их өндөр тоотоо л явж илээ. Ер нь бол Монгол хүний 2 хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй. Тий. Одоо жишээ нь бас хэцүү шүү дээ. Угаасаа тийм байхгүй. Одоо жишээ нэг гэр бүлтэй аав ээж 2 хүүхэд байдаг. Одоо дундаж энэ 4 хүнтэй амбул байлаа гэж боддог. Хүүхдүүд нь тустай хоол хийж идэх гэж байхгүй шүү дээ. Аав ээж хоёр тухайн өдөр тутмынхаа амьдралд ямар хоолнд ямар одоо шимт хичээлд суурилж тухайн хоолыг бэлтэж чинь те. Тэр хийж өгсөн хоолыг л хүүхд идэн шүү дээ. Хүүхдтэй чихэр авч өгөх юм уу? Тараг авч өгөх юм уу? Ундаа авч өгөх юм уу гэдэг чи ээж аав өөртөө сонгож байгаа шүү дээ. Тэ? Хатуухан хэлэхэд. Тэгэхээр одоо энэ асуудлууд нэгэнт одоо би ингээд нэг яриад байгаа юм биш. Энэ бол судлагдсан, батлагдсан, тотлоонд суурилсан асуудлыг би яриад байгаа. Зөв ард нь одоо хүргэж байгаа тийм. Энийг мэддэг хүмүүс байна, мэдхгүй хүмүүс байна. Тэрийг л одоо олон нийт түгэж ийнх юм уу? Тэрнээс одоо яаж тэрийг ойлголтыг хүлээж авч ямар арга хэмжээ авах нь болох уу гэх нэг асуудал байна л та. Тэгвэл бид нар ер нь сая эхний хуулийн вирус дээр бол ярьсан шүү дээ. Гол сэргээлт бол ядаж хувийн одоо зөвлүүдийг бол одоо хувийн зөвлүүд бол маш сайн авч явах хэрэгтэй тий. Хүн хин нэгдээ хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй байна. За хоёулаа алкогольны зүйл дээр бол арх дарс гэдэг зүйлийг бол аль болох хэрэглэхгүй байна. Гэхдээ хэрэгсэн ч гэсэн зөвхөстэй хэмжээгээр нь тааруулж хэрэглэе гэдэг зүйлийг бол хуулиар ярьж байгаа. За гуравт нь болохоор ер нь жингийн илүүдлээс салъяа л гэдэг зүйлийг хэлж байгаа юм тий. Ер нь илгээндээ хайртай эрүүл бай гэж бол идэж ууж байгаа юмдаа анхаарад ядаж хэвийн жинтэй байх юм бол энэ элгэний өөхөлт гэдэг энэ зүйл бол танаас бол арай жоо хол байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй байна. Тий, яг зөв. Яг л тэгж ойлгож болох юм тий. Монгол хүмүүстэй ер нь илгэндийг хайртай юм шиг байлаа. Тэгээд ер нь илэг гэж ярихаар хүмүүсийн анхаарал маш их байдаг. Тэгээ ялангуяа одоо хоёулангаас нь дээш одоо нэг 40 50-та ах эгчнэр бол ялангуяа илгэн дээр бүр их анхаардаг. Энэ хүмүүс чинь үзүүлэхээр бүгд илгэний өгөлтэй гарцсан. Үзүүлэхээр бүгд дасаа талаад нэг гарцсан. Тэгээд нөгөө баахан илгэний вирусууд нэг хэсэгт нь байвал байгаа. Тэгээд нөгөө вирус юм уухтаа нэг уугаал уухгүй даа уухгүй. Тэгээд янз бүр яг яахаа ойлгохгүй ингээд хяналтнаасаа гарцсан хүмүүс байдаг учраас өнөөдрийн дугаарыг бол яг эхнээс нь сайн үзчих юм бол танд бол ойлголтуудыг бол битээр илүү одоо өгж байгаа гэж бодож байна. За тэгээ илэг гэдэг эрхтэн таны сая хэлдгээр нэг хамтарч өөр 4 шаттай шүү дээ. Тэгэнгүүт хожуу шат буюу 3 4-р шатанда ирээд байна. За энэ яагаад ингэж ирээд байгаа юм бэ гэхээр би нэг зүйлийг асуух гээд байна л да. Илгийг өөрөө мэдрэгжүүлэлтгүй эрхтэн гэж ярьдаг, дүлий гэж ярьдаг, маш их төвчээртэй гэж яриад байна те. Тэгвэл энэ илэг гэдэг энэ зүйл бол өөрийг ингээд одоо хамтраг үсээл ямар нэгэн одоо өөхөлт үсэт ч юм уу те энэ асуудлуудууд ер нь үүсэхээр ер нь хэр ингэж төсөв төвчээртэй байгаад байгаа юм бол энэ мэдрэгжүүлэлттэй холбоотой байгаад байна уу? Тэг ер нь бол яг хөө илгийг дүлийн эрхтэн гэж ярьдаг те яг тэгж ярьдаг. Тэр зарим эрхтнүүд бол үүдэлт нь маш их мэдрэг байдаг. Ялангуяа нойр булчиргаач байт юм те.
бидний шүдэж байдаг юм жишээгээр. Илэг өөрөө тухайн хүнд одоо ер нь тухайн хүнд өвдөлт гэдэг зүйлийг мэдэрдэг тийм хүлээн аваарууд байдаг байна л тийм. Тэр илэг гэдэг эрхтний хувьд тухайн өвдөлтийг мэдэрдэг хүлээн аваарууд хаана байд юм бэ гэхээр бид нар бүгдээрээ мэдэн ш нэг илэг бид нар бүгдээр л монголчууд илэг гэдэг. Илэгний гадна талаар нэг юм хальс байдаг шүү дээ тийм. Хямны хальс шиг хальс. Тэр хальс нь л өвдөлтийг мэдэрдэг гэж ойлгож байна. Тэгэхээр илэг өөрөө цуллаг эрхтэндээ цул эрхтний гүнд нь үүссэн байгаа зүйлүүд бол тэр хайсан дээр байхгүй юм чи мэдрэхдэггүй байна шүү дээ. Тэгээд тэр хавдар нь гүннээсээ эхлээд томроод ингээд гадагшаага овоогод одоо машины дугуугаар бол ингээд хавганцсан дугуй шиг болоод хучиж байгаа хальсыг цочроож байгаа тохиолдолд сая нэг жоохон өндөр. Тэс бүр амар өвдөг. Тэг бүр ингээд доороос нь тулчаад ингээд атгсан гар шиг юм том хавдартай явж байгаа хүмүүс жоохон үе жоохон хүндүрлээд байна гэдэг зөвөрлөлдөж байт юм тий. Тэгээ үцхээр аль хэдийн нөгөө хавдар нь бүр томорцсон бэлтгэл имчилгээч хийх боломжгүй ч байт юм. Тийм үед шатанда ирж байгаа хүмүүс өндөө баг. Тэг дан ганц одоо өөрт илэрж байгаа зовёроор за би нэг тим юм да, тим юм болоод байгаа юм биш үү гэж бодоход бол илэгний асуудал бол тийм биш л дээ. Бид нар ходоод өвдөхөр ингээд нэг эвгүй өргөөл цанхаагаал ингээд хорсоол миний ходоод өвдөдөх шиг үнэ гэдэг те. Илгийг бол яг заавалчгүй шинж тэмдэг илэрснийхэн дараа үзүүлэн гэвэл ихэнх тохиолдож байгаа. Хоцорсон байдаг талтай. Одоо хүмүүс чи яриад байдаг шүү дээ илгэн дээр нэг чиний царай нэг жоохон бараа халах шиг байна. Нүдийн чинь тойроо жоохон хөрцөн байх шиг байна. Ядраас үлдээд ирэнгүүт нөгөө илгээл гэж бодоод байдаг. Тэгэхээр энэ бол яг нийтлэг одоо шинж байдаг шүү дээ тий. Ямар ч зүйл дээр хүн ядарч болно. Илэгний одоо жишээ нь асуудлууд өвчлөлүүд үүслэе гэж бодоход илэрдэг шинж тэмдгүүд гэж байна л да. Одоо ядарч сүлдэх тий. Одоо царайны өнгө өөрчлөгдөх, шаарлах тий. Гидс дүүрэх одоо ингээл хамар амнаас цус гаргаж байд юм. Ингээд ийм зөөрүүд илэрж байгаа нь өөрөө тухайн илгэний өвчлөл бас эртүү шатанда биш вэ шүү гэдгийг илтгэхэд байна. Тэгтээ хавдар биш шүү. Ерөнхий илгэний асуудал жоохон хүндэрсэн үед нь л ийм зөөрүүд өгнө гэж ойлгож байна. Тэгэхээр хамар амнаас цус гарна гэдэг бол бас л тухайн асуудал, илгэний асуудал нэлээд хүндэрсэн байна даа л гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр тийм учраас илэг дүлийн эрхтэн гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нар ямар нэгэн шинж тэмдгийг бол хүлээх хэрэггүй юм байна. Ямар нэгэн асуудал байгаа эсхийг бол бид нар ер нь жилдээ өрцөн сэргэлэг үзлэхээр таны хэлдгээр зүгээр эхонд ямар ч хүн харуулж шít ямар зөвөр байхгүй. Тэгэхээр л ер нь илэгний асуудал бүтцийн өөрчлөлт байна уу гэдгийг бол тэн дээр бид нар харах боломжтой байгаад байна. Илэг бол өөрөө маш их одоо та ингээд харж байхад хавдар нь жишээл илэгчийн өөрөө нэг 8 сегменттэй гэж үздэг шít 8 одоо хэсэг ажилтнтай байлаа гэж бодъё л. Тэгэхэд энэ дээрээс одоо 8 сегментийнх нь магадгүй 7 асуудалтай болцсон бүр тий эргэс хэрэгшгүй. Тэгвэл нэг сегмент буюу нэг ажилтан ингээд одоо бусад үйл ажиллахыг ч юм уу хэв юм шиг авч явах боломж юу нэр байдаг юм бол. Тухайн хүний илгийг нийтэн 100% гэж авч үзээ л тий. Тэгээд тухайн илэг суур илэг өөрөө хатуурал цирроз гэдэг юм байхгүй үйл ажиллагаа сайн байх юм бол илэгний нийтдээ нэг 70-75 орчмыг нь тайрж болдог гэж үздэг. Тайрах буюу мэдцлийн аргаар авдаг байна шүү дээ. 100% илэгний дээдл нэг 70-75%-ийг тайраад авчиж болдог. Тэгэхээр чинь ойролцоогоор нэг 20-25% илэг үлдэх гэдэг шүү дээ. Тэгээ тухайн үнийг тухайн 20-25% илэг нь өөрөө дааж чаддаг гэсэн үг. Гэхдээ үлдэж байгаа тэр илэг бол өөрөө эрүүл байх хэрэгтэй. Хатуурал цирроз юмгүй байх хэрэгтэй. Хэвийн ажиллаж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ манайхны дунд чинь за нэг илгээ тайруулсан миний илэг ургацсан томорцсон гэж ярьдаг шүү дээ. Тэ өстө томорцсон. Одоо яг хаглаанд орчин хүмүүс миний илэг буцаад хизээ төлчихгүй хизээ ургах уу гэж асуудаг. Тэгээ яг үүндээ жишээ нь одоо санамсаргүй хүний тасарсан хөл гар хуруу те буцаад ургадаггүй шүү дээ. Тэрнтэй адилхан илэг бол бас л яг адилхан нэг хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ургана гэдэг маань одоо жишээ нэг байсан илэгний эс байлаа гэж бодох. Тэр нь 2 болоод дахиад 4 болоод 8 болоод ингэж төлжөд байгаа юм биш. Одоо тэр нэг үлдсэн 20-25% илэг тий. За тэгээд 30% илэг 25-30% илэг үлдчихэд байна шүү дээ. Тэд чинь талын тариад авахар тал нь байхгүй болсон болохоор өмнөхөөсөө илүү ажлыг шаардлага үүснээд тэрийг дасан зохицлын хугацаа гэж нэрлэдэг. Тэгээд бид нар ингээд дасгал хийгээд булчин ингээ хөөгд томордогтой адилхан илэгний нэг исэн юм байлаа гэж бодоход мэдцлийн дараагаар биеийн ачаалаас хамаарат нэг ийм болж томрох. Нэг исэн л өөрөө томорж байгаа хэлбэр. Тэрнээс хуваагдаж олшроод байгаа юм биш байхгүй. Тэг бөөндөө тэгээд ингээд томорчгоор илгэн ингээд томроод ингээд дургацсан юм шиг харагдаад гэсэн үг.
Тэрээс бол ургадаг хэрэгтэй юм гэж байхгүй л те. Тэгээ илэг шилжүүлэн суулгахаар одоо тал илгээ энэ хүнд өгчих юм бол миний илэг ингээд хэвийн бүтэн болчоод том болчоод байна гэж ойлгож байгаа л энэ буруу ойлголт юм байна. Яг нь том болохын үед бол болж байгаа. Гэхдээ яаж томорж ийн вэ гэдэг нь ялгаатай байхгүй юу? Ургана гэдэг чинь нэг өөр ойлголт байна шүү дээ. Төлж чинь гэдэг чинь өөр. Зүгээр томорно гэдэг ойлголтын дээр зохино. Тийм тэрнээс бол гэхдээ илэг томорж байгаад яг тухайн үнийгээ даах хэмжээнд хүртэл очиод томроод л зогсож байна. Заавал бүтэн болох албагүй гэсэн үг байхгүй. Яг тэр үйл ажиллагаанд хангалттай л байх юм бол зогсчих юм шүү дээ. Тэр хугацааг нь л дасан зохицох хугацаа. Тал илэг байж байгаа тухайн үнийхээ бие организмыг яг ингээд даах хэмжээнд хүртэл томорчоод зогсож байна. Баян ингээд томроод ингээд хэвдэг хэрэгтэй биш л те. Тэрийг л одоо илэгний дараах аглагын мэдцлийн дараах одоо тасан зохицол илэгний даах чадвар те гэж л нэрлэдэг байна. Хүмүүс яг та ингэж хэлэхгүй бол хүмүүс яг ингээд ургаал хэвийн илэг ингээд болчдөг юм шиг ойлгоод байгаа бол тийм биш юм байна. Ус сумс шиг биш л те. Тийм байна. Томрох юм байна. Үйл ажиллагаагаа хэмжээгээрээ томордог. Тийм маш ухаанлаг хэрэгтэй байна те ер нь. Тий. Хамгийн одоо тэр асуудал дээр ч гэдэг юм уу хамгийн одоо гайхамшигтай ажил. Тэгээ хүний бие өөрөө л гайхамшиг л та тэр чигээрээ. Гэхдээ тэрэн дотроос илэг бол бас. Гэхдээ энэ бас өөрийн хариуцдаг үүрэг үйл ажиллагаатай бас холбоотой. За илэгний шинж тэмдгүүдтэй хөвтөл юм байна. Бид нар илгэн дээрээс ямар нэгэн шинж тэмдэг хүлээгээд авах хэрэггүй юм байна. Хэрвээ хүлээж авах юм бол та энэ үед бол оройтсон байх магадлал их тун өндөр юм байна шүү. За яг сайн миний асуучихсан асуултууд бол яг гоё араараасаа яваад гоё хариулагдсан байна. За илэгний онцлогон дээр асууя л да. Хоёулынх нь энэ яриг сонсож байгаад за өнөөдрийн одоо илэгний одоо өвчин сэргийлтийн талаар бям ташимчин ярьж байгаа энэ зүйлүүдийг сонсоод маш гоё ойлгочлоо. За би илгээ үзүүлье. За бриллиант имлэг дээр ч гэх юм өөр хаанчдаг нэг имлэг дээр очиод үзүүлье. Тэгвэл би ихний ээлжинд ерөөхдөө ямар одоо шинжилгээнүүд өгөх ёстой бэ? Багжийн шинжилгээний юм дээр юм эсвэл цусны шинжилгээнүүд дээр ийм үзүүлэлтүүдийг та үзүүлэх юм бол илгэний тал дээр өнөөдөр айхгүй байж болох юм байна гэдэг зүйлийг та хэлж өгөөч. Ерөнхийдөө бол онцлогооны хувьд бол үнцэн хоёр хэлбэр л хуваагдаж байгаа. Нэг нь лабораторийн шинжилгээний аргууд, нөгөөх нь багжийн шинжилгээний аргууд. Тэгэхээр лаборатори гэдэг бол өөрөө нөгөө ард иргэдийн ойлгож байгаа цусны шинжилгээнүүд тийм. Цуснаас нь аваад тэр нь шийдэж байгаа шинжилгээнүүд өөрөө лабораторийн шинжилгээ. Тэрнэр одоо жишээ нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохим, за цусны бүлэгнэлт буюу коагулограмм. Эдгээр шинжилгээнүүдийг бол хийхийг одоо зөвлөнө. Эхний удаа дээр ирж үзүүлж байгаа. Багжийн шинжилгээ талаас хэвлээ яах вэ? Тэр дотор илгэний одоо зүйлтүүдтэй тэрийг хийлгэсэн байхад бол эхний одоо урьдчилсан байдлаар таны илэг асуудалтай байна. Гэхдээ хэвлийн эхо гэдэг бол одоо бүтцийг үнэлж байгаа шинжилгээ. Таны илэгний бүтц, хүний илэгний бүтц бол ийм байх ёстой. Таних яг энэ бүтцэнд нийцж гинүү эсвэл бүтцийн хувь таны илэг асуудалтай байна уу юу гэдгийг чинь одоо багжийн буюу одоо хэвлийн эхо, компьютер томограф, MRI гэдэг шинжилгээнүүд бүтцийг илрүүлдэг. Тэгвэл тухайн эргэтэн одоо чинь илэг яг хэвийн хэмжээнд ажиллаж гинүү? Хийх ёстой үйл ажиллагаа яг хэвийн түвшинд гүйцэтгэж гинүү гэдгийг чинь лабораторийн шинжилгээгээр үзнэ. Тэр аль нэгэн дутуу байх юм бол бас учир дутагдaltaй. Аль-аль нь байж ижил нэгдсэн нэг одоо дүгнэлт онш гарах хэрэгтэй байна шүү дээ. Энэ шинжилгээнүүдийг өгөөд за ямар нэгэн байдлаар жоо асуудалтай юм ч юм сэжиглэгдэжвэл дараагийн ээлжинд юу хөлөө? Дараагийн ээлжинд онш тодруулах зорилгоор одоо жишээ нь хэвлийн тооцогчтой компьютер томограф. Хэвлийн тооцогчтой компьютер томографыг бол бас ард иргэд бас жоохон өрөөсгөл ойлгоод байдаг. Энэ бол урьдчилан сэргийлэх шинжилгээ биш. Тооцогчтой компьютер томограф гэдэг бол зүгээр заа би нэг урьдчилан сэргийлэх үзлэгт орчих компьютер хэлгэж гэдэг шинжилгээ биш байхгүй. Ямар нэгэн байдлаар аль нэг онш сэжиглэгдсэн байх ёстой. Тэгжиж тухайн оншийг тодруулах дараагийн шатны шинжилгээ нөрөө компьютер томограф. Манай эмнэлгийн хувьд одоо PET-CT гэдэг аппарат байна л да. Тэгээд PET-CT гэдэг аппарат бол одоо ялангуяа хавтартай хүмүүс дээр хийгддэг. Хавтрын үсэрхийллийг илрүүлэх зорилготой шинжилгээ. Тэгээд зарим хүмүүс ямар ч хавтргүй асуудалгүй жиж биеийн шинжилгээнд ормоор ингэж хүрээд ирдэг. Тэгэхээр эн чинь өөрөө бүр урьдчилан сэргийлэх шинжилгээ бүр их шок. Тэгээ бүр дараагийнх нь шүү дээ. Тий. Хавтрын үе шатыг бид нар хавтрын энэ явц идэвхжил магадгүй одоо хавтрын хийж байгаа хим имчилгээ эсвэл ямар нэгэн хавтрын имчилгээ эхлэхээс өмнө энэ хийх ёстой юм шинжилгээ байхгүй юу? Маш үр дүнтэй шинжилгээ. Гэтэл тэрийг зүгээр нэг байгаа хүн урьдчилан сэргийлэх үзлэгт ормоор ингэж хийлгэж болохгүй байхгүй юу? Тэ? Тэгэхээр энийг бол бас
хүмүүс бол бас сайн ойлгох ёстой л. Тэгэхээр урьдчилан сэргийлэх гэдэг шинжилгээ бол аль болох бие махбодд одоо хор хүн бол багтаа аргаар хийгдсэн шинжилгээнүүд. Тэгэхээр багжийн шинжилгээ дотроос одоо хэвлээ явах, яг электэлтэй бол хэвлээ явах, лабораторийн шинжилгээнээр бол саяны хэлсэн үзүүлэлтүүд байхад л урьдчилсан байдлаар ерөөхдөө асуудлуудыг илрүүлнэ л дээ. Бүтцийн хувьд өөрчлөлтөө харагдаад асуудалтай юм бол одоо та зөвлөд тоцостой компьютер томограф бол хийх юм байна шүү дээ. Тий. Онш эргэлзээтэй тохиолдож байна. Тэн дээр бол батлахна шүү дээ. Хавдар байна уу? Тийм зөвхөн хавдарч биш те. Хатуурал байна уу? Бусад одоо илгэний асуудал юмуд байна уу гэдэг чинь тэгэл саний хэлсэн хоёр шинжилгээнд хавсарчлан үрдэн гардаг гэсэн. Тэнцэн хэлсэн PET-CT гэсэн үү те? PET-CT гэдэг энэ шинжилгээг болохоор бриллиантд бол хийж байгаа юм байна шүү дээ. Хавдар үсэрхийлсэн эсхийг үздэг юм байна. Одоо жишээлбэл за илгэний хавтаа хавдар вэ гэж бодъё те. Тэгээд тухайн хавдрыг бид нэр оншилж байгаа одоо онцлох ёстой зарчмуудын дунд бол хэвлийн тоцогчтой компьютер томограф гэж байна. Тэр хэвлийн тоцогчтой компьютер томограф баггүй. Хэвлий гэхээр хэвлийн эрхтнүүдийг шинжилж үзэж байгаа. Хэвлий дотор байгаа эрхтнүүд дээр одоо ямар нэгэн байдлаар хавдрын одоо үсэрхийлсэн шинж тэмдэг байна уу гэдгийг илрүүлээд байна шүү дээ. Гэтэл биеийн бусад эсгүүд яах юм гэдэг асуудал гарч байна шүү дээ. Магадгүй одоо хортой хавдар гэдээ бид нар онш тавьж байгаа бол хортой хавдрын хамгийн том эрсдэл бусад одоо эрхтнүүдэд буюу алсын эрхтнүүдэд үсэрхийлэх магадaltaй. Зөвхөн илэгч гэлтгүү. Тэгэхээр PET-CT гэдэг шинжилгээний хувьд бол одоо хүний толгой оройноос хөлийн уул хүртэл нь шинжилж үзнэ гэсэн үг. Тэгэхдээ одоо зөвшөөрөгдөх хэмжээгээр цөмийн бодис тарьдаг. Биед оруулна гэсэн үг. Гэтэ тэр мэдээж зөвшөөрөгдсөн биеэс гадагшлах боломжтой тийм хэмжээний. Тэрийг тарьсны дараагаар нөгөө компьютер томографт ашигладаг рентген туяаг биеэр нь гүйлгэж үзээд хэрвээ биеийн аль нэг хэсэг газар одоо хортой хавдрын эхлэл тавигдчих юм бол бүр ингээ бүтцэд өөрчлөлт орж ингэж бийжээгүй ч гэсэн тухайн тэр бүтэц үүсгэхийн тулд бодисын солилцоонд эхлээд өөрчлөлт гарах хэрэгтэй. Тим хэмжээнд байсан ч гэсэн тухайн тарьсан бодис маань тэр хэсэгт очиж шингэчихнэ гэсэн үг. Тэгээд рентген туяаг гүйлгэхээр яг тэр хэсэг өнгөө хуургаж харагдана гэх юм уу? Одоо арт иргэдэд зориулж энгийгүйгээр тайлбарлахад. Тэгж тухайн хавдар бусад иргэдэнд үсэрхийлсэн байна уу? Тэ? Үсэрхийлсэн байх юм бол эмчилгээний тактик мэдээж өөр болно. Гэдэг юм уу? Тэрийг одоо эмчилгээ эхлэхийн өмнө хийх ёстой. Дараа нь мэсцэл эмчилгээ хийгээд за мэсцлийн дараагаар хим эмчилгээ хийдэг шүү дээ бид нар хавдартай хүмүүс төр. Тэр хим эмчилгээний үр нөлөө, үр дүн хэр байгаа гэдгийг явцсан болон хим эмчилгээний төгсгөлд одоо үр дүнг шалгах, хянах зорилгоор бас хийдэг шинжилгээ. Манай Монгол улсад бол өмнө нь бол PET-CT аппарат бол байгаагүй. Тэгээ сүүлийн жилүүдэд бол одоо манай Монгол улсын хэмжээнд 2 эмнэлэгтэр бол тавигдсан. Хамгийн эхэлж бол одоо улсын 2 дугаар төвийн эмнэлэгтэр, удаах нь бол одоо манай бриллиант эмнэлэгтэр тавигдсан байна. Бас их ач холбогдолтой. Тийм, тэрнээс өмнө бол одоо яг энэ шинжилгээнд орох гэж байгаа хүмүүс одоо хамгийн ойрхон гэхээр Хөх хот руу ч юм уу те. Бусад одоо улс орнууд руу очиж шинжилгээ хийлгдэг гэсэн. Тэгэхээр ач холбогдлын хувьд бол ийм. Тэгэхээр өрчсөн сэргийлэх шинжилгээ бол биш байна шүү дээ. Яг ингэж хэлэхгүй бол хүмүүс яг бриллиант эмнэлэг дээр очиж тантай уулзаад тэр шинжилгээнд чи хорыг гэдэг ч магадгүй шүү дээ. Та бүхэн үзэж шинжилж дүгнэлт хийгээд та бүхний одоо нэгсэндээ зөвлснөөр тодорхой хэмжээнд эмчийн одоо мэдээж заалтаар юм биш үү? Тийм, яг зөв. Яг эмчийн заалтаар шаардлагатай хүмүүс орно. Гэхдээ ач холбогдлын хувьд бол бас маш их байдаг. Тэгэхээр ер нь бол яг хавдартай хүмүүс бас энэ шинжилгээнд хамагдах л ёстой юу гэвэл ёстой. Тийм. Одоо зөвхөн илгэн дээр хавдартай байхад бид нар зөвхөн хэвлийн үндийн тоцогчтой компьютер томограф хийчихэд бид нар тархинд юу байгаа юм, уушгинд юу байгаа юм, тэ? Магадгүй ясанд юм байгаа юмгүй юм уу гэдэг чинь бид нар зөвхөн тэр хэвлийн хэсгийн компьютероор үнэлдүүлж чадахгүй байхгүй. Нэг дутуу зүйлийг илүү ингэж дүүргэж өгж байгаа мэдлийн ач холбогдол өндөрлөлтөө бусад улс орнуудад бол хавдартай хүмүүс төр толгой дараалан хийн. Онцлогооных нь л нэг хэсэг гэсэн үг. Бид нэр яхаа харж байгаа шиг хавдартай хүн байх юм бол заавал PET-д орно гэдэг юм. Тийм залттай. Хоёрдугаар эмнэлэгт хийгддэг шинжилгээ гэж сонсогдоодсэн. Тэр нь таны сая хэлдэг. Би бол хальт сонсч ирсэн юм байна. Яг хоёрдугаар эмнэлэгт хийдгээ гэд. Тэр нь болохоор танай эмнэлэгт бас хийдэг болсон юм байна шүү дээ. Тэгэхээр бас болж штэ сонголтын хувьд нэг газараа илүү ачааллыг төвлөрүүлэхгүй бас бриллиант эмнэлэг дээрс очиод одоо үнэхээр одоо та бүхэн үзэж шаардлагатай бол тэнд бол орох боломжтой юм байна. За одоо илгэний хамдар үүсэх зүйлийг яриа л да. Нэг эрүүл хүн байлаа гэж үү.
тэр яг шат амжилтлагаараа яваад илгэний хавдар гэдэг тэр цэг дээр очихын тулд ер нь хэрэг удаан хугацааг ер нь шаарддаг. Хүмүүс бас ингэж яриад байдаг байхгүй. Би зүг зүгээр байсан юм, үзүүлэл яваад байсан. Тэгсэн чи гинт л 2 жилийн дараа хавдар гэдэг нэг аюултай юм надад гараад ирлээ. Одоо юу юугүй л бараг нас барах юм шиг байна даач гэдэг юм. Нэг гинт хавдар нэг юм одоо нэг халдвар төвчин шиг тусаад гинт одоо нас барж байгаа юм шиг ойлголтууд байдаг. Тэгвэл та мэрэгжлийн хүн учраас маш энгийн бөгөөд товчхон энэ санааг хэлж өгөөч. Хавдар гэдэг зүйл бол өнөөдөр байхгүй ч байгаад маргааш үсээд нөгөөдөр нас орчдөг зүйл юм шиг зарим хүмүүс ойлгоод байгаа. Тийм. Одоо хүртэл миний яриад байгаа энэ илгэний хортой хавдар гэдэг энэ асуудал бол илгэний хортой хавдар дотор хэд хэдэн төрлүүд байгаа. Илгэний анхдаг ч юм уу. За эсвэл илгэн дотор байдаг цэсний замын гаралтай хортой хавдар, тэ эсвэл хоёр дахь хавдрууч гэдэг. Би сая энэ вирус юмнуудыг ярьдаг нь илгэний анхдаг ч юмгийн тухай ярьж байгаа. HCC гэж товчилдог. Гэтэл цэсний замын гаралтай хавдрууд шалтгаан бол бас өөр яригддаг. Тэгэхээр зарим төрлийн хавдрууд их богино хугацаанд хурдан үүсээд маш хурдан явцтай хүндэрдэг төрлийн хавдрууд байдаг. Зарим төрлийн хавдрууд нь их удаан аажим явцтай тэ үүсдэг төрлийн хавдрууд байдаг л та. Илгэний яг анхдагч өмнгийн хувьд бол одоо илгэний анхдагч өмнө буюу хепатоцеллюлар карцином гэж нэрлэдэг. Энэ төрлийн хавдрын саяны шалтгаан бол талаас 80% вирусын шалтгаан. Тэгэхээр анх эрүүл илэг байснаас илгэний хортой хавдар үүсэж байгаа энэ хугацаа бол ерөөсөө дунджаар 10-15 жил. Хүний бүр ингээд дагаа судалдаг байхгүй. Когорт судалгаа гэдэг. Тухайн анх вирус авснаас нь хойш дагд судалдаг. Хэдэн жил явж байна те. Тэгээ нийт аюул олон хүмүүс дунд судалж байгаа. За ер нь дунджаар нэг ийм хугацааны дараа энэ хавдар үүсэдэг шүү гэдэг тогтооцсон гэсэн үг байхгүй. Тэгэл энэ хугацааны туршид нөгөө бусад илгэний асуудал үүсгэж байгаа шалтгаанууд тухайн үнд байгаад байх юм бол 10-аас 15 жилээс бүр богино хугацаанд илгэний хавдар үүсэж байгаа. Тэгээ би зүгээр үсэн ингэж үүсчлээ гэдэг нь нөгөө өмнө нь илгэний асуудал үүссэн байсныгаа мэдхгүй явж байгаад л нэг 2 жилийн өмнө мэдээл тэгэл 1 жилийн дараа хавдар үүсэж гэж юм уу те. Ард иргэд бол тэгж ойлгоод байна шүү дээ. Би бас нэг ч имлэгээр явж байгаагүй би цоо ирүүл байсан гинт хавдартай болчлоо гэдэг бол бас өрөөсгөл ойлголт л доо. Тэр бол тэр суур бол бүр айлэр тавигдсан гэсэн. Тухайн асуудлыг харин тухайн хүмүүс маань мэдсэн үгүй юу гэдэг л асуудал байхгүй. Манайд Орсын зочдыг хүмүүс эргээл хаана ажилдаг одоо очиж уулзч үзүүлээ гэдэг энэ зүйлүүд бас ирдэг. Тэгээд энэ дээр бас тодорхой хэмжээнд энэ ярьслахын үзсэн юм чинь бас холбож өгөхгүй бол бас болдгүй. Тэгэхээр таны хувьд бол одоо Берланд имлэгт элэг зэснээр болчихсон мэдслийн хамтран эмчээр бол ажиллаж байгаа. Бас давхар одоо мэдслийн нэгдсэн тасгийн эрхлэгч хийж байгаа юм байна. Тэгээд та бас одоо магадгүй илгэний асуудалтай хүн хоёулынхны зүйлийг яриаг үзээд танаа эмнэлгийг зориод очиж гэж бодоход хоёулынхны ээлжинд илгэний талаасаа танаа эмнэлгийн хувьд бол яг ямар тусламж үйлчлэгийг илүүхээр тухайн хүмүүст өгөх юм. Тэгэхээр яг ямар хүмүүс илүүхээр та бүхнийг зориод очичвол цаг алдахгүйгээр тусламж үйлчлэгийг авах боломжтой юм бэ гэдэг нэгдүгээрт, хоёрдугаарт элэг цэснээр булчирхаагаас гадна бусад өөр ямар бас тусламж үйлчлэгийг Берланд имлэг хавдар байдаг юм уу бусад тусламж үйлчлэгийг бас өгж байгаа юм бэ гэдэг энэ зүйлийг та бас хэлж өгөөч. За манай Берланд имлэгийн хувьд бол за мэдслийн нэгдсэн тасаг гэж байна. Тэгээд тэр дотор бол одоо бүх төрлийн чиглэлийн мэдслийн тусламж үйлчлэгийг нийт ард иргэдэд үзүүлж байгаа. Даатгалын хөнгөлөлтөй болон одоо төлбөртэй зарчмаар. Тэгэхээр одоо жишээлбэл одоо гэмтэл те. За эмэгтэйчүүд чих амар хоолой хөөх ч гэдэг юм уу. За сүүлд бол манайх нүдний тусламж үйлчлэгээ бас нэмслийн тусламж үйлчлэгээ нэмэгдсэн. За урологийн мэс засал ч гэдэг юм уу ингээд хэд хэдэн төрлөөр л одоо тусламж үйлчлэгийг үзүүлж байна. За яг элэг цэснээр булчирхай үед бол одоо яг эдгээр эрхтэн дээр тохиолдож байгаа бүхэл өвчлөлүүдийн одоо оншилгоо за эмчилгээ тий эмчилгээ гэхээр зөвхөн мэдслийн эмчилгээ биш шүү дээ. Даан нэмийн эмчилгээтэй одоо хавдрын бус мэдслийн эмчилгээ шаарддаггүй юм чинь маш олон төрлийн өвчлөлүүд эдгээр эрхтэн дээр үүсэж байгаа. Тэгэхээр тэр асуудлуудыг ерөнхийдөө бол бид нар бол одоо айлах шийд оншилж эмчилгээний төлөв зорж байна. Тэр чиглэлээр ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. За маань дээр бас яг одоо тусламж үйлчлэгэн дээр ч гэсэн муу адил ялгаагүй. Яг л одоо тухайн эрхтний чиглэлүүдээр үүсэж байгаа өвчлөлүүдийг л аль болох онцлох, эмчлэх одоо бүрэн зорилготой, тэмүүлэлтэй тэгэл тэр чиглэлээр л ажиллаж байгаа юм чинь нэр та. Манай эмнэлгийн хувьд бол байршлын хувьд бол яг хавдар
судлалын үндсийн төвийн яг ард талд байрлаж байгаа шүү дээ. Тий. Байрлалын хувьд бол яг ертөнцийн зүгээр хадгалт юм уу? Ерөнхийдөө мэдсэл хавдар тал руу илүү тусламж үйлчлэх нь бас илүү цар хүрээтэй явж байна уу те? Тий. Одоо манай хавдрын цогц тусламж үйлчлэгээ гэдэг. Тэгэхээр тухайн хүний одоо яг альва хавдар зүгээр одоо энгийнээр хэлэх юм бол үндсэн имчилгээний үе шатууд бол одоо мэдсэл имчилгээ, хим имчилгээ, за нэмэгдээд бас туяа имчилгээ энэ төр ордог. Тэгээ манай эмнэлгийн үед бол одоо аль нэг эрхтний хавдруудын мэдсэл имчилгээ болон мэдслийн дараах эсвэл мэдслийн өмнөх хим, бай имчилгээнүүдийг бол бас хийж байгаа. Үүгээр бол одоо хавдрын цогц тусламж үйлчилгээ гэж нэрлэдэг байна. Илгэний хавдрын үед бол одоо илгэний хавдар дайрах мэс заслууд, за дээрэс нь илгэний хавдрыг одоо түлх хэмжилгээ гэж байдаг тийм. Дээрэс нь илгэний хавдрын судсыг бүглэх хэмжилгээ тийм эдгээр хэмжилгээнүүдийг бол цогцоор нь хийж үйлчилж байна л да. За тэгэхээр одоо өнөөдрийн дугаарыг үзэж байгаа хүмүүс бол бямт таш эмчтэй эмчийг хаанаас олж болохоо бүгдээр ойлгож авсан баг. Тасгийн эрхлэгч учраас ерөнхийдөө эмнэлгийнхаа ерөнхийдөө бас нэлээд том ажлуудыг баазч нуугалдаг юм бас мундаг зочин манад өнөөдөр оролцож байгаа. Тэгэхээр төгсгөлд нь бас нэг зүйлийг асууя гэж бодож байна. Илэг гэдэг энэ эрхтэн хүмүүс хамгаалахын тулд юу нэрүүл байлгахын тулд за юу амьдралын хэм маяг хоол хүнснээс эхлээд за ерөөдөө та яг хүмүүст ингээл үзэл гарахтаа бас нэг зөвлөгөө өгдөг бах та ер нь тэгэрээ ингээрээ гэдэг хэлдэг шиг яг манай одоо подкаст үзэж байгаа за одоо яг өнөөдрийн байдлаар бол 25,300 дагагч байгаа манай YouTube сувганд. Тэгээд мөн дээрээс нь Didish TV-гийн сошиал сувгт манай энэ дугаарууд яг хойлохны ярьж байгаа дугаарууд бол бас цацагдаж гарч байгаа учраас бас тэнд интернетний асуудалтай хүмүүс ч гэсэн хөдөөр нутгаас үзэж байгаа бах. Тэр хүмүүс ч гэсэн энэ таны төгсгөлд хэлэх зөвлөгөө бол тэр хүмүүсээс нэлээд хүрэх бах. Хоёулынх нь өмнөх яриануудыг нэлээд үзсэн учраас хүмүүс танд итгэх итгэл нь бүр их илүү нэмэгдсэн байгаа учраас төгсгөлийн энэ зөвлөгөө бол маш чухал надад санагддаг. Тэгэхээр та яг төгсгөлт нь ер нь хүмүүст ер нь юу захиж хэлмээр байна? За, сэний яг зөвхөн илэг эрхтний хувьд хэдүүлээ ярьлаа шүү дээ өнөөдөр. Тэгэхээр яг одоо жишээ нь илгэндээ зориулж хүн амьдрна гэж бол байхгүй. Зөвхөн илгэндээ зориулж хоолно ч гэдэг юм тий. Тухайн бие организм цогцоор нь л одоо зориулж хоолно гэсэн. Тэгэхээр одоо амьдралын энэ одоо хэм маяг гэдэг юм л аюу зөв байлгах ёстой. Тэ? Зөв хэм маягтай байна гэдэг чинь зүгээр нэг ингээд одоо аюу олон хүмүүс ярьдаг болол нэг юм жоохон дүжигдсэн юм шиг болохоос энэ амьдралын зөв хэм маяг гэдэг юм дотор аюу олон хутган ордог. За мэдээж нэг хэсэг нь бол хамгийн чухал зүйл бол мэдээж хооллолт байх нь тий. Тэр хоолтын хувьд бол одоо жишээ нь та би бол тэгж зөвлөдөг. Одоо та жишээ нь юунд дуртай ч юм бол одоо нэг чухал биш болчлоо тий. Та чихрэн дуртай байна уу? Одоо өөхтө махан дуртай байна уу? Гурлан дуртай байна уу тий. Одоо ерөөсөө өөрт дуртай биш. Одоо яг танд юу хэрэгтэй? Юунд дуртай биш, юу танд хэрэгтэй гэж бодож хоолнд идэрээ гэж хэлдэг. За дээрэс нь дасгал хөдөлгөөн бол хүний амьдрал заашгүй байх ёстой зүйл. Мэдээж одоо 60 настай хүнийг одоо та шууд гараад фитнес хий гэж хэлж чадахгүй шүү дээ. 70 настай хүнийг ч үгүй юм. Яг тухайн дасандаа тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг те яг тухайн цаг үед юу хийх боломжтой вэ? Яг 7 хоногт нэг 150 цагаас дээш хэлээд байгаа юм л да. Тийм дасгал хөдөлгөөн өдөр тутмын тогтмол дасгал хөдөлгөөнтэй байгаарай. Жингийн илүүдлээс салаарай те. Мэдээж одоо жингийн илүүдэлтэй бай гэж бол хүн болгон бодохгүй шүү дээ. Хинч тэгэж бодохгүй. Тэгэхээр одоо нэгэнт үүссэн бол тэрийг хүлээн зөвшөөрөөд яаж тэрийг арилгах уу? Арга хэмжээнүүдийг аюул сайн аваарай л гэж хүсэж байна. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн зөв эмчилгээ бол урьдчилан сэргийлэх, үзлэг. Хамгийн зөв эмчилгээ болж байна. Тэр хамгийн зөв им нь юу юм бэ гэх юм бол ерөөсөө л амьдралын хэм маягийг өөрчлөх гэж хэлмээр байна тий. За тэгээ мэдээж бид бүхний энэ өнөөдрийн одоо илгэний эрүүл мэнд за мөн урьдчилан сэргийлэх талаас ярьсан дугаар маань энэ хүрээд өндөрлөх гэж байна. За мэдээж бид бүхний энэ дугаар танд хүрэхийн тулд ивент тэтгэгчийн тусламжтайгаар хүрдэг байгаа. За өнөөдрийн дугаар дээр бол одоо дэмжиж хамтарч ажиллаж байгаа компани бол Зөв Тасалт компани гэж байгаа. Зөв Тасалт компанийн хувьд бол хар өрийн тосыг бол аль бис нэртэйгээр оруулж ирдэг. Тэгээд хар өрийн тосны хувьд бол мэдээж ходоод гиз за мөн одоо энэ бас энэ ханиад томны үед ч юм уу те урьдчилан сэргийлэх үүднээс ч юм уу маш олон эргэтэн тогтолцооны
хувьд бол хэрэглүүл бол их ач тустай энэ зүйл бол байж байгаа. Тэг хүмүүс бол нэлээд мэддэг болсон байгаа бах. За тэгээ зочин эмчтэй зөв тасалт компани аль бизнестэй оруулж ирдэг хар үрийн тос болон за мөн одоо бас оруулж ирдэг бусад энэ бүтээгдэхүүнүүдийн дээжийг бас танд бэлэг болгож өгч байна. Баярлалаа. За тэгээд мэдээж өнөөдрийн зочны хувьд бол бас одоо хавдрын мэдслийн эмч учраас маш их завгүй байдаг баг. Тэгээ би бас оюутан байхдаа мэдслийн эмчийг дагаж бас явж байхад бол хоол унднаас маш их хоол завгүй нэг хүн таалагаа орчуул тэгэл одоо тэр хүн үлсэх ядрах ямар ч хамаагүй байдаг маш хүндэг ажил юм шиг санагддаг. Тэгэхээр таны хувьд бол бас их хүнд ажил хийж байгаа учраас энэ амар өглөөний уламжлалт унд гэж байгаа. Яг зөвхөн өглөөнийх гэдэг энэ дээр нэрлэлсэн байгаа ч гэсэн нэг хаалгаа дундуура ч юм уу нэг хоол идэдэж амжихгүй шүү дээ. Тэгэхээр тэр хоорондоо танд бол нэг 150-200 мл ус бол угаасаа хинт ч олдно. Одоо энд нэг 150-200 мл ус хийсэн байлаа гэж бодоход энэ дотор ийм одоо 10 гурал дээр одоо илүү суурилж хийгдсэн зүйл байж байгаа. Халтар 10 гурал, цангис үзэн байж гин, хушны самар байж гин, чаа өрөөж гин, бурам, майлингийн гурал гэсэн ийм орцуудтай. За тэгээ эндээс нэг онгойлгоод үзэх юм бол дотроо нэг ийм одоо савлгаатай. Нэг та яг задлал 150-200 мл халуун усанд хийгээл сэгсрэл уучна. Тэгэхэд бол бас нэг хэсэг юм идсэн одоо тийм мэдрэмжийг бол хүнд бол өгж байгаа. Тэгээ би болохоор өглөөний цай унд одоо ингээд нэг тухлаад идээдэж амждаггүй, дээрэс нь бас нэг юм идэж чаддаггүй төрлөө юм шиг өглөө шүү дээ. Өглөө нэг 6:30 гэж босоол тэ 7 гэл гардаг. Тэгэхдээ энийг яг өглөө нэг юм одоо халуун усанд хийж аваад сэгсрэл төвжирэх замдаа уугаал одоо очиждаг ажлынхаа гадаа тэгэхээр илүү хамар байдаг. Тэгээ дотор болохоор ээзгийдээ болон за энэ одоо юм 10 такси юм хоёр юм төрлөө. Энэ хоёр нь болохоор нэг нь цангис үзмтэй, нэг нь ээзгийдээ бусд орцууд нь бүгд юм адилхан байна. Энд тэгээ CV-гийн бүх салбар дээр бас ингээ худалдаалагдж байгаа юм байна. Та бас хэрэглээд үзээрэй. За маш их баярлалаа. Өстой хэрэгтэй юм байна бүгд хэрэгтэй. За бас яг бид бүхэн шиг маш их завгүй байдаг. Мэдээж манай зочид маань өөртөө маш их завгүй байдаг. Тэгээд ийм хүмүүс байгаа. Тэгээд мэдээж манай одоо дугаарыг ивент төтөж байгаа компаниуд бол аль болох одоо чанарын шаардлага бол маш сайн хангасан. Тэгээд эрүүл мэндийн гэж хэлж болохоор тэр хүнсний компаниудтай бол манай одоо подкаст хамтарч ажилладаг. Тэгээд энэ дууруу булгуур гэдэг юм будаа байгаа. Энэ будааны хувьд болохоор ялангуяа энэ нэг цусндах сахар хэмжээг өндөрсөх индекс гэж байдаг шүү дээ. Цагаан будаа ч бол бүр өндөр юм байлээ. 0-100 гэж үзэх юм бол цагаан будаа чинь 70-аас дээшээ байдаг баха. Тэгээд энэ одоо дууруу булгуур будаагийн хувьд бол энэ болохоор 50-аас доошоо. Тэгээд энэ болохоор одоо эрүүл бас бэлэн хоол гэж үздэг. Тэгээд энэ ямар нэгэн тэр нөөцлөг ч юм уу тийм хадгалах бодис ашиглаагүй химийн орчны арилга байхгүй мэлээ. Тэгээд та бас энийг хэрэглээд үзээрэй. Яг энэ дотроо юм болсон будаага энийг болохоор бага зэрэг ингэж одоо хөдлөж байгаа л тэгээд дээрэс нэг 30 одоо нэг юм хагас ч юм уу онгойлгож байгаа пэйчэнд хийчин. Энэ сав нь болохоор өөрөө тийм эрүүл мэндийн шаардлага хангасан юм сав байгаа юм байна. Энэ дотроо пэйчэнд хийж халаагаад би бол энэ дээр хаяа өөр одоо орчны арилга хийх юм бол туунаа нэмдэг ч юм уу өөр нэг дуртай юм нэмдэг ч юм уу иймэрхүү байдлаар бас хэрэглэж байгаа. Эсвэл дангаар нь хэрэглэсэн болно. Амтны хувьд бол бас их гоё юм будаа байж байгаа. Эрүүл мэндийн. Энийг бас та хэрэглээд үзээрэй. За маш их баярлалаа. Бим ташимч хоёрын цангааг тайлсан ус бол Vitafit компани Pearl and Tag гэдэг тайгын сувд гэсэн нэртэй ус байж байгаа. Тэгээд энэ амтны хувьд бол танд амтлахад бол ямар тийм байна. Таатай. Гоё ус байна. Тийм умж уудаг л да мэднэ тий. Манай зочин бол өндөр бөмбөлөгтэй усыг ууж байгаа. Би болохоор энэ pH тэнцвэртэй буюу 7-тай усыг бол ууж байгаа. Энэ болохоор Булган аймгийн Хангал гэдэг сумын хангаан одоо ийм уулархыг хатасахтаа маш гоё тийм одоо эрдсээр баялаг тийм газраас одоо урсч гарч исэн усыг бол ингээ байгалаас нь савлж авчиад ингээд бидний гарт хүрэж байгаа юм байна. Тэгээд энэ гол нь усны ийм экспо ийм одоо наадам уралдаан дэлхийн одоо том тэмцээнээс хятад улсад болсон юм байна. Тэндээс болохоор мөнгөн медаль хүртсэн юм ус байж байгаа. Тэгэхээр дэлхийд үнэлэгдсэн энэ одоо усыг бас бид нэр өнөөдөр подкастнда хэрэгжилж байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ энд тэнд харагдвал бас ийм байгалийн баялаг болсон тий дэлхийд өндөр үнэлэгдсэн усыг бас авч хэрэглэвэл бас их одоо эрдцээ нөхөх боломжууд бас байгаамаа гэдгийг хэлэх. Тэгээд мэдээж ивент тэтгэгчнүүдэд бүгдэнд нь баярлалаа. За мэдээж бид бүхэндээс хамтарч ажиллаж байгаа Didish одоо компани Didish одоо хүмүүс суугуудаа бас баярлж байна. Тэгээд мэдээж бид бүхний эрүүл мэндийн энэ одоо ярьж байгаа энэ зүйлүүдийг болохоор одоо хөдөө орон нутагт байгаа те интернет сүлжээ байхгүй хүмүүст бид бүхний энэ дугаарууд хүрнэ гэдэг бол маш том
одоо хин хинийхээ хувьд бол нийгмийн хариуцлагын өрөөнд ингэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүдэд одоо дэмжиж хамтарч ажиллаж байгаа компаниудаас энэ ташим талархаж байна. Тэгээ хамгийн гол нь бид бүхний нэвтрүүлгийг цааш нь бас урамтай дэмжлэгтэйгээр явуулахад тусалцаа үзүүлж одоо дэмжиж хамтарч ажиллаж байгаа урилгыг хүлээж авч одоо хүрэлцэн ирсэн эмчтэй ямарчсан бол баярлалаа. Тэгээ цаашдын ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд. Өнөөдөр бол бриллиант эмнэлгийн бас маш мундаг одоо бас Бат орчгийн бэмт таш гэдэг одоо мундаг эмч манаас оролцлоо. Тэгээд эмчтэй ихэнх холбогдохыг л мэдээж эмнэлгийнх нь би пэйж уудсан бас энэ YouTube сувган дээр линкийг оруулчин та бүхэн тийшээ ороод бас бриллиант эмнэлгийн пэйж уудс руу ороод мэдээллүүдийг аваад эмчтэй уулзахаар бриллиант эмчдэр очиод бриллиант эмнэлэг дээр очиод одоо зөвлөгөөгөөс авч болно. За тэгээд мэдээж энэ хүртэл зөвлөгөөгөө үзсэн хүмүүс бол одоо эрүүл мэндэд маш хайртай хүмүүс байгаа бах. За манай сувагт магадгүй та subscribe дараагүй үзчихвэл subscribe дарчаарай. Бид бүхний энэ зөвлөгөөнүүд орох болгондоо танд мэдээлэл байдлаар очдөг байх болно. Тэгээд лайк дараарай, комент хийрэй. Санал сэтгэлээ чинь бол мэдээж манай багийнхан болон за манай зочин эмчнэр маань мэдээж өөрийнхөө орсон дугаарыг бол орж доор нь харах бах. Тэгээд аль болох манай эмчид маш гоё та бүхэн таалагдсан бол одоо урмын үгийг маш гоё одоо харамгүй хайрлаарай. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Дараагийн чухал подкастаар иргэн уулзлаа. Баяр таа.